Тэгж бол бидэнд ер нь хол сэдвүүд. Биднээс бол маш их хол сэдвүүд. Гэтэ яг хөө нэгэн одоо дэлхийн Европ орны ертөнцийн постмодерн руугаа орчихсон. Энэ хүмүүсийг бид нар ойлгох хэрэгтэй. Эндээс хитрхи их мэдлэг огцсон богинохон хугацаанд орж ирээд 1943-аас 1940 оноос 90 оны хооронд нэг 50 жилийн цонх байдаг. Энэ 50 жил дотор бид нар тэр хүн төрөлхтний постмодерн орчин үеийн дараах мэдлэгтэй огцсон танилцаад тэгээ 90 он тэрнээс тэдний салах ус гүйцэтгсэн. Өнөөдөр бид нар нэгэн тийм юу ярьсан. Овог аймаг нутаг угсаатан удам угсаа ярьсан нэг ийм хүмүүс олчихсон. Тийм би одоо Сойс дээр яаж байгаа шүү дээ. Монголын 3 сургуульд лекц уншиж шүү дээ 7 хоногт. Нийтдээ 200-аад оюутантай 7 хоногт үргэлж харьцаж явж байгаа. Тэгээ Сойсын лекцүүд болохоор угсаатны сэтгэл зүй гэсэн лекц орж өгч гисэн. Өмнө нь би урлагийн сэтгэл зүй ордог байсан. Урлагийн психолог. Тэгэхээр одоо тэр соёл урлагийн сургууль хүртэл ерөөдөө урлагаас модерн урлагаас одоо татгалцж байгаа. Аргагүй дээ этно руу орж байгаа шиг байна. Тэр яг нь зах зээлтэй холбоотой. Тэр монголчуудын орчин үеийн нарийн ширийн битээ тоглооч. Зүгээр сайхан юугаа нөгөө гадны юмудаа дуулаад яваад мөнгө олно шүү дээ. Гэсэн зах зээл рүү орчихсон юм шиг байлаа тэр сургууль. Энэ докторантууд гэдэг лекц уншдаг. Доктор бас дуртай. Орчин үеийн доктор дуртай. Гэсэн мөртлөө хуучныхаа дуугаад болно гэж шүү дээ. Хуучнууд болно. Ийм сонин үйл явдал болчиход байгаа. За ийм үйл, ийм хачин ийм эрээн бараан дээр доор болчихсон ийм үед яг ийм коммуникатив буюу яг ийм хамтарч одоо яаж хийж бүтээх юм гэсэн сэдв өөр их хэрэгтэй сэдв. Магадгүй одоо ийм илүү дутуу 6 сараас эхлээд одоо 5 сараас ч юм уу 4 сараас ч юм уу дараагийн 7 хоногоос ч юм уу 3 сараас одоо ингээд нэг нөхдөж устж идэх шүү дээ. Хэдэрт бол хэрэгтэй сэдв юм байна. Цаад болж энэ дотор сууж ирсэн бол хэрэгтэй гэсэн. За одоо тэгээд яаж юм бэ? Харсан сайн гадуур нөгөө 103 морой барьж байгаа үстэй нөхдөд тийм ээ. Тэгээ одоо наадамдаа л бэлдэж байгаа нөхдөд. Юу лекц барьсан зур хичээл ном сонсохдоо намтай. За түрүүчийн лекцийн дүгнэлтээ бид нар дахиж нь харах хэрэгтэй. Лекц болгонд түрүүчийнхаа лекцтэй дандаа ингэж давхарлаж босч ирж явж байгаа. Хоорондоо хамааралгүй лекцүүд биш. Дандаа хамааралтай лекц. За түрүүчийн лекцэн дээр бид нар Фукогийн тухай ярилцсан, том философч руу орсон. Постмодерн философч яг чарахгүй. Бүр тэр байтугай постмодерн философч гэдэг. За түрүүчийн лекцэн дээр юу тодорхой болсон бэ гэхээр ерөөсөө бид монголчууд орчин үеийн Европт тусчаад байхад дөнгөж бичих үсгтэй болсон. 1943 нийтээр. Тэрээс өмнө ноёд юм уу, хаад юм уу, цөөхөн хүмүүсийн манжийн албанд ажилладаг ч юм уу цөөхөн хүмүүсийн асуудал байсан бичих үсэг. Нийтээр бид нар одоо бүгдээрээ бичих үсгтэй болоод 1940-од оноос болсон. Яриан хэлнээс бичгийн хэл рүү шилжихэд маш хэцүү байсан монголчууд. Та нар бодоод үзтээ. Нөгөө хэлж байгаа үгэнд чинь монголчууд чинь итгэдэг байхгүй. Одоо зүгээр цаасан дээр биччихсэн юм итгэв. За энэ монголчуудын хувьд бол том хувьсгал байсан. Юу н бараг чадаагүй. Тийм. Юу сонсох гол ирэх. Чи хэлчихэлтэй. Би уншаад яах юм бэ? Чи тэр юм байлээ. Бичгийн хэл рүү орохоор чинь ямар ч дуу аваа байхгүй. Зүгээр ийм цаасан дээр бичсэн үг нь одоо үнэмших юм биш. Одоо бид нар энэ үгийг уншаад энэ бүх үгнүүдэд үнэмших юм биш шүү дээ. Ямар ч дуу чимээ байхгүй. За энэ монголчуудын 1940 онд бол маш хэцүү байсан. Бичсэн цаасны үгнүүдийг уншаад тэрэнд итгэх юм. Тэрнээс өмнө дандаа яриан хэл явж байгаа. Яагаад бичих үсгтэй болсны том асуудал гарч ирсэн байгаад яг бичих үсгтэй болоод ирэхээр өнгөрсөн цаг ирээдүйн цагтай болдог байхгүй юу? Яриа хэлэнд ирээдүйн цаг гэж байхгүй. Өнгөрсөн цаг гэж байхгүй. Ярианд тийм том одоо үйл явдлыг илэрхийлэх ямар ч боломж байхгүй яриагаа. Зүгээр л одоо унт яв ид уу тийм хөдлөе. За тэнд уулзъя шүү. За ном сум аваарай. Тийм л юмнууд ярина шүү дээ.
Тэгж яхад нь одоо ном сум гэдэг чинь утга нь юу вэ гэж асуухгүй шүү дээ. Асуулт хариулт чинь бичих үсгтэй болж эхэлж асуулт хариулт хүсэж байгаа байхгүй. Үгийн утга ярьж эхэлж байгаа байхгүй. Тэрнээс өмнө яриа хэлэнд үгийн утга асуун гэсэн юм байхгүй. Давлагч юм байхгүй. Тэгэхэд нөгөө мэддэг нөгөө нэг 100 хүрэхгүй хэдүүг байгаа шүү дээ. Тэрийг л солилцоод яваад байна. Өөр ямар ч асуудал байхгүй. Бичих үсгтэй бол одоо 1000 хүүхдэд болно, 2000 хүүхдэд болно, 3000 хүүхдэд болно. Яг л тэр чинь нөгөө материалын биш өгнүүдийг чинь хэрэгжилж эхэлж байгаа байна. Одоо сэтгэл, хайр, бодол, санаа, үнэмшил энэ бүгд чинь дандаа харагддаггүй, баригддаггүй тийм үгс. Тэр чинь 1940-од оноос эхэлж нэг өөрийн гэсэн юутай болж байгаа. Бичгэн дээр бууж хэрэглэгэнд орж ирж байгаа. За ингэж дөнгөж бичгийн хэлтэй болж байгаа үед Орос хятад хоёр дэлхийн бүх мэдлэгийг бүгдийн зөөгөд оруулаад ирсэн. Бүгдийн. За одоо яах вэ та? Тэг яаж уулзалтах вэ? Тэр маш хүнд байсан. Тэрийг би түрүүчийн лекцэн дээр танарт нэлээд ярьсан. За монголчууд Орос Европ руу очиход пост модерн хэлчихсэн байсан. Орчин үе дууссан байсан. Бид дөнгөж бичих үсгтэй болоод өөрөөр Оросууд бидний чинь тийш нэг аваач штэ галт тэргийн суулгаад тэгээд усан онгоцоор нэг юм Герман руу ч юм аваач штэ. Бид өөрснөө очихгүй штэ. Өөрснөө очиж чадчихгүй. Тэгээд Оросууд бидний Европ руу явсан шүү. Одоо нацагт орж ирдэр бол Оросуудын тусламжтайгаар л одоо Герман орсон штэ. За ингээд яваад чинь орчин үе дууссан байж байна. Одоо яах вэ Монгол? Уул нь орчин үеэс суралцах гэж хичээж байгаа шүү. Тэнд 2 дугаар дайм болоод дуусчихсан. Дэлхийн бүх хөгжил зогсчихсон. 1928 оны Дэлхийн банкны эдийн засгийн том хямрал явагдаад дуусчихсан. Уран зургууд бүгдээр зурагччихсан. Бүх хөгжмийн зохиолууд бүгдээрээ бүтээгдчихсэн. Тийм. Техник өндөр түвшиндээ хөрсөн физикийн салбар бүх нээлтүүдээ хийчихсэн. Тийм хийжсэн. Тийм үед бид нар очсон. Тэр маш их одоо хэцүү байсан монголчууд өв. За монголчууд социализмын үед дөнгөж нэг модерн гэж нэг танилцсан өөр. За л бол хэцүү байсан. За тэгээ арчлалын үед бид мэдж байгаа модерныг зогсоогоод тэгээ бид премодерн руу орсон шүү дээ. Одоо бид премодернд амьдарч байгаа. Хувцснууд бол яг маш их одоо барууны сайхан үнэтэй Америк, Европын хувцснууд бид өмсөж байгаа. Харахад модерн хүмүүс харагддаг. За ийшээ нь яваад ороод ирэхээр оюуны төвшөнд цагаан сараа сая тэмдэглэснийг та нар хараад үзтээ. Цагаан сар чинь бол ноёдуудын байр шүү дээ. Социализмын үед арт түмний байр болгосон шүү дээ. Түүнээс жилд нэг цаддаг гэдэг чинь арт түмний үг байхгүй. Ноён нэг хятаас авчирсан хоолунд чихэр боовоо тараадаг. Тэгэл болоо. За ийм байсан. Уцаа төлөвлөгөө орж байгаа шүү дээ. Та нар хөөр мөргийг хараад үзтээ. За ингээд премодерн дугаар дээр орцсон байгаа. Маш хэцүү. Тэгээд одоо та нарт хэлсэн нийтдээ 3 сургуулийн 200-аад оюутантай ажиллаж байгаа. Дандаа премодерн залуучууд. Энэ дотроо ерөөсөж ном ерөөсөж шүү. Та нар нэг ном уншсан уу? Дуустал гэж асуухад байхгүй. Нэг ч өчм бас би тэр номыг дуустал уншсан гэж хийж чадахгүй шүү. За тэгэхээр мэдээж ээж аав нартай тэр ном уншдаг гэж байгаа шүү. За ийм премодерн руу ороод за бид нар яасан? Бичгийн хэлнээсээ ярийн хэл рүү орчихсон. Тэгэхээр ярийн хэл рүү орчихор чинь нөгөө өнгөрсөн ирээдүйч байхгүй, үгүй утгач байхгүй, юу н асуух шаардлага болчих. Бичгийн хэлэнд асуулт хариулт бий. Ярийн хэлэнд асуулт хариулт байхгүй шүү. Танга нэг юм сонир байдал болсон. Ярийн хэл рүү ороход маш хэцүү. За лекцийн бүтэц өөрөө эхлээд коммуникативынхаа тухай ярина. Дараа нь критикийн онол руу орно. За тэгээд нөгөө Германы том философч Хабермас руу орно. Яг одоо амьдарч байгаа философч. Тэрийг бас болгох хэрэгтэй. Нэгэн тийм амьдарч байгаа философчдыг ярина гэдэг. Зарим нь тэгээд дөнгөж сайхан тэгээд өнгөрчих шиг болгосон тийм. Нөгөө Умберто Эко гэрсэн шүү дээ. Хэн 47 хоног өнгөрч үү тийм. Амжижил нэг юм бид нэг лекцтэй ярьсан шүү дээ. Дуусчих гэдэг юм шүү дээ. За монголчуудын коммуникацийг яаж бид нар одоо хамтрах? Яаж ойлголцож нэгэн үнэнд хүрч коммуникатив бүгдээрээ хамтарч хийж бүтээх. За тэгээд сүүлд нь яг фильмээ яриад л болсон та. За коммуникатив гэсэн энэ үг өөр маш гоё үг. Гайхамшигтай гоё үг. Бид социализмын үед дөнгөж танилцаад алдчихсан. За ер нь бол коммун гэсэн одоо үг яваад байгаа. Би одоо 3 юм бичсэн биш 2 юм шүү. Хамтрал нэгдэх гэсэн л ойлголт. Тэгэл болоо.
Коммун гэдэг чинь хамтарцгаая, нэгдэцгээе. Тэр учраас нөгөө социализм үе чинь хамтрал, нэгдэл гэдэг чинь бүгдээрээ дандаа коммунууд байсан. За тэр коммунууд чинь яах ёстой вэ? Коммунаараа амьдарч байгаа улс орныг юу гэж нэрлэх вэ? Коммунизмтай улс орн. Бүгдээрээ хамтран, бүгдээрээ нэгдэн. Бүх юм дээр. Одоо би хойо одоо миний эрхчлөөч гэдэг юм уу? Би ер нь өөр хүндээч гэдэг юм уу? Юу гэдэг юм? Тийм байхгүй. Яг хамтран. Одоо түрүүн чинь лекцэн дээр Фокодер дискурс гэдэг чинь яасан дандаа хамтарч байгаад нэгэн үнэн төрөх хэлээд байгаа шүү дээ. Тэгээс одоо бид нар шиг нөгөө маргалдаад мэтгэлцээд тэгээд тал тал тийшээгээ цухтаагаад уурлалцаад тараа явчих биш. Нэгэн үнэн төрөх зорилго. За коммун бол бас тийм. Бүгдээрээ хамтар. Бүх байгууламжууд нийтийн өмч. Одоо энэ зочид дуудлага чинь нийтийн өмч байсан шүү дээ. Дараа нэг нөхдүүд энэ чинь $1 бэлгэнд авсан шүү дээ. Хоорондоо та нар мэдж байгаа шүү дээ. Хурцлт нэрийн дор зочид дуудлага үйлдвэрүүдийн хоорондоо илгэлсэн. Чингис зочид дуудлыг $5 ч авсан шүү дээ. Илгэлсэн. Тийм. Тэгээд бидний нөгөө нийтээрээ эзэмшиж ирсэн байгууламжуудыг яасан? Нэг хүнд авчиж өгчихсөн. Тэгэхээр коммунизм гэдэг бол нийтийн өмч байгууламжууд шүү. Зөв хувьдаа гэртээ бол өмчтэй гэж болно. Тэрийг бол ерөөс тоохгүй. Хувьдаа гэртээ тэр хөрөгтэйгөө байна уу, мебелтэйгээ байна уу, зурагттайгаа байна уу тэр үний асуудал. Байгууламжууд нийтээ хагас. Үйлдвэрүүд, боломж, талбай, байшин, барилга. За тэгээд бүгд төр улсын шийдэлд бүгдээрээ оролцох ёстой. Бүгдээрээ төр улсын шийдэл бүгдээрээ оролцох ёстой коммунизм. Тэрээс одоо хэдэн улс төрч тэнд даврах биш. Татамрах биш. Хэрэгтэй хоосон хүмүүс. Тийм учраас тэр үед чинь социализм үед яасан? Ардын хурал гэж байсан. Бүх сумдын дарга нар ирдэг байсан. Бүх аймгийн дарга нар ирдэг. Хаа байсан Домтын цаатлын сумын дарга, хаа байсан ус боёо үлгийн хамгийн цаатлын сумын дарга нар ирдэг байсан. Улаанбаатар дээр чинь. За ихэнх нь одоо яг энэ бодол буудаг байсан. Энэ одоо маш их түүхтэй бодол. За тэгээд яадаг байсан. Бүтэн сар ус орныхоо өвчлийг бүгдээрээ ярилцдаг байсан. За тэгж ярьж байхдаа бүгдээрээ тэгшэрхтэй маш их хэрэгчлөөтэй оролцдог байсан. Өдөөний малчин босч ирээл шууд үг дуурдаг байсан. Та нар мэдж байгаа. За коммуникацийн гэдэг үг рүүгээ дахиад оръё. Тэгэхээр коммунизм гэдгийг тэгээд ойлгож байгаа. Бүх байгууламжууд нийтийн өмч. Хувийн өмч хувьдаа гэртээ хоол ундтай өмч байлгүй яах вэ? Байгууламжийг хувийн өмч болгож байгаа. Нийтийн өмч. Одоо энэ хойд яг энэ зочдлын энэ хойдод юу байгаа шүү дээ. 1 кг нэг шатхууны камбажа. Тэгээд тэр чинь нөгөө нэг асрагч цогцолч нарын сургуулийн байшинг авцсан шүү дээ. Бэлгэнд. Үнгүүгээр. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө тэр нийтээрээ шийддэг тэр бол бүгд тусцсан. За communication гэдэг рүү одоо оръё. За энэ үг маань өөрөө одоо энэ ярилцах Хабармасын хэрэгжилж байгаа үг. Постмодернигийн ойлголт. За бүтээлчээр үр дүнтэйгээр болон ухаантайгаар л харьцацгаая. Ертөөл бидний харьцаа бүтээлч явах хэрэгтэй. Бүх харьцаа бүтээлч. Хөдөлмөрийн харьцаа, эрүүлийн харьцаа, нийгмийн харьцаа, хүүхдтэйгээ харьцаа бүгд бүтээлч тодорхой нэг зорилготой байх хэрэгтэй. Зорилгогүй харьцаанууд бол баярын үеэр тийм үү? Наадмаар цаансараад зорилгогүй харьцаа гэдэг явдаг шүү дээ. Communication. За ухаантайгаар хамгийн ухаантайгаар харьцаа. Гэдэг бол communication. Хаана юм бол communication гэдэг үгтэй таарч байгаа бол бүтээлчээр үр дүнтэйгээр нөгөө төрөлчлөлтэй дискурсыг ярьсан шүү дээ. Үр дүнтэйгээр харьцаа. За тэгээд коммуникатив хүн байна гэвэл наад хүн чих коммуникацтай хүн байна. Коммуникатив хүн. Тийм юм ярьж байхдаа тийм бүтээлж тэр хүнтэй юм яриад уулзалтсны дараа үр дүн их гардаг. Тийм. Их тийм ухаантай хүн. Тийм ярилцахад амар сайхан. Үүний одоо хүмүүсийг бол коммуникацтай бүтээлчүүлж биш ямар ч үр дүн гаргадгүй тийм худлаа нөхдүүд бол ерөөдөө коммуникацгүй хүмүүс. Тэгэхээр одоо манай энэ нөгөө нэг дээдлийн нөхдүүд бол ямар ч коммуникац байхгүй, ямар ч коммуникатив биш хүмүүс.
Тэгээ улс орныхоо төлөө бүтээлч харьцаа үүсгэв. Улс орныхоо хөгжилд үр дүнтэй харьцаа үүсгэж чадах. Ийм үс. Тэгээ ухаан муу тань. За энэ дөнгөж одоо бас нэг амьдраад байж байгаа Юрген Хабермас гэдэг Германы философч. За зургийн нэг байна. За ерөнхийдөө Германы 2-р дайнаас хойш философийн болон социологийн, психологийн ер нь оюуны бүх сэдвийг барьж явсан философч. Миний нөгөө хэлээд байгаа олон нийтийн сэхэд public intellectual. Одоо Фуко бол том public intellectual байсан. Олон нийтийн сэхэд байсан. За хэн болвол Хабермас бол Германы олон нийтийн сэхэд. Фуко нь бол Франц. За бид нар дараагийн лекцэнд дахиад нэг Францын юутай танилцсан. Олон нийтийн сэхэтэн, тэрний дараа Английн олон нийтийн сэхэтэн танилцсан. За тэрний дараа Югославийн олон нийтийн сэхэтэн Жижигтэй танилцсан. За тэгээд ингээд лекц босч байгаа. Тэгэхээр энэ 5 лекц бол надад олон нийтийн сэхэтнүүдэд тухай ярьж байгаа. Улс төрийн наамд үйлчилдэг биш. Сүм хийж шашны хурс үсгийг урт ард түмэнд айлддаг биш. Шашнаас улс төрөөс хамааралгүйгээр эрх чөлөөтэй ажилдаг оюуны хүмүүсийг дандаа public intellectual гэж хэлдэг. Олон нийтийн сэхэтэн. За анхны том одоо олон нийтийн сэхэтэн бол Карл Маркс байсан. Карл Маркс бол Аливаны их сургууль юм уу яадаг улс төрд яваагүй. Улс орн энэ Европын хөгжлийг их болсон. За шашныг бол ерөнхийдөө хэрэггүй шүү дээ та намайг жоохон юутай байл та, хязгаартай байл та гэж шүүмжилжсэн. Ер нь философч нь өөрөө философи гэж юу вэ гэхээр шашны шүүмжил гэдэг шүү дээ. Тийм. Ерөөсөө та нар философиг бол шашны шүүмжил гэж ойлгох хэрэгтэй. За 4Х гэж Германы 4 том одоо олон нийтийн сэхэтэн байдаг. Түүхэн 100 жилээр ингээд Герман орныг оюуны түвшинд аваа явуулчихсан, олон нийтийг аваа явуулчихсан олон нийтийн сэхэтнүүд байдаг. 4. За энэний дөрвөлээ хаа үсгэр эхэлсэн. Тийм учраас 4Х гэж ярьдаг. За нэг нь болохоор эхнийх нь болохоор Хегел. Хегелийн тухай бид лекц үзсэн. Та нар сонссон. За хоёрт нь Хусserl. Хусserлийн тухай бид нар сонссон намайг. За гуравт нь Хайдегер. Хайдегерийн тухай бид нар сонссон. Нөгөө таарлцсан байгаа нь. Таарлцсан байгаа нь амжуулах гал байгаа шүү дээ. За дөрөвт нь өнөөдрийн Хабермас. Ийм 4Хтай болоод бид одоо энэ 25 лекцээр танилцлаа шүү дээ. Олон нийтийн сэхэт. Гайхамшигтай. Олон нийтийн сэхэтнүүд бол гайхамшигтай гэдэг. Энэгээр судал байж шүү дээ. Ишгээрээс очихгүй. Удуур хийнэ. Судал бол байгаа шүү. Бол санал ажилласан ч болно шүү тийм ээ. За энэ 4Хгийн сүүлчийн хаатай өнөөдөр одоо танилцсан. Хабермас. За юунууд бол нөгөө та нар гэж байна шүү дээ. Оросоор заримдаа нөгөө хаа гэж сайн хэлж чадахгүй. Дандаа Гегер хэлсэн байдаг шүү дээ. Тийм учраас Гегер гэдэг. Зарим нь одоо Хусserl гэдэг хэлвчдэг. Гайдегер ч гэдэг юм хэлвчдэг. Одоо энэ Хабермасыг мэдгүй. Габермас гэх юм. За бид нар ч нөгөө хаа усыг хэлэхдээ маш сайн. Хооч гэдэг. Хаорч гэдэг. Хооц гэдэг. Бид чинь хаа усыг аяа сайн баггүй. Тэрс Герман тай бас хэлсэн. Тийм Хабермас гэсэн. Хайддаг ч гэдэг. Хайдаг гэж сайн. За Хабермас 29 оны гүв 29 он төрсөн. За 49-с 54 онуудад Германы Göttingen, Швейцарын Цюрих, Германы Бонн хотуудын университетүүдэд суралцсан. Ер нь олон нийтийн сэхэтийн оюуны хүмүүс чинь университетүүдэд солио яваад идэх байхгүй. Сурж байхдаа. Тэр университет суусан лекцүүдэд бүртгүүлж аваад дараагийн университетэд очиод лекцүүдэд өргөжлүүлээд бүртгүүлээд явчихдаг. Тэр чинь үнэгүй учраас. Германы их сургууль ч үнэ биш. Тийм учраас гоё. Тэр нэг сайн профессор хаана вэ сонсонгуудаа тэр профессорлоо явуулдаг байхгүй. Тэгэл лекцэнд сурч. Профессор голоод яваад идэх. Тэгж жагаад нэг сайн профессор хажууд ирэл. Тэгээд тэрний хажууд байсаар байгаа доктор хамгаалаад диплом хамгаалаад явчихдаг. Бид нар шиг одоо тийм үү? Би мөс бол мөстойгоо дуусна гэсэн байхгүй. Би мөсийн хоёрт гэж хэлдэг. Би анаахын хоёрт би анаахтайгаа дуусчих гэдэг юм. Би шүтээстэйгээ дуусна. Бүхэн бүтэн амьдрал нь мөс.
Тийм байх. Тиймээс одоо тэд нар чинь нөгөө нэг бид нар шиг нэг тийм нэг ангийнхан нэг төгсөлтийнхээ энэ гэж нэг баярлдаг юм. Тийм өөр сургуулиуд явж төгссөн. Тэгээд өөрийгөө хөгжүүл яваад байдаг. Бид нар бол нөгөө нэг муу профессорын дэргэд хөөрхий багшигаа өргөдөөл хөгжихгүй суугаад байдаг. Тийм явтай миний муу багш гэдэг. Тийм. Тэрний орд багшигаа болон голоод явах хэрэгтэй байхгүй. Ийм юм шүү дээ. Тэгээд сайн профессор явах хэрэгтэй. Тэгээд тэрүүгээр сайн профессорыг авч сургуулиуд уралддаг. Одоо энэ Harvard, MIT, Stanford энэ чинь сайн профессоруудыг дандаа татаж авч байгаа шүү дээ өндөр үнээр. Тэгэхээр нөгөө оюутнууд хүрээд ирдэг. Тэгээс одоо нөгөө муу багш дээр бүгдээрээ тэгээд гаруцаар оролдоо суугаад их байхгүй юм харчаа. За философи, түүх, психологи, литератур, эдийн засаг сурсан. Ингэж явж байгаа. Одоо бид нар шиг тийм зөвхөн эдийн засагч, зөвхөн психологч, зөвхөн түүхч гэж тийм байх. Одоо энэ чинь хүн бүр мэдэх ёстой, бүгдийг нь мэдэх ёстой мэдлэгүүд. Энэ бүх мэрэгчлээс та нар мэддэг байх ёстой. Тэгжээш боловсралтай болно. Тэрс ганцхан та нар мэрэгчлийн мэдлэгтэй бол та нарыг боловсралтай гэж хэлж шилэхгүй. Яг та нэг мэрэгчлээ баригдсан. Тэр л нэг мэрэгчлэл ярьсан нэг юм жижигхэн хүн байдаг. Хойлол хулаагаад ирэх. Маш их мэдлэгтэй байна. Тэгжээч одоо боловсралтай болно. Миний одоо хэлээд байгаа шиг тийм шүү дээ. Мэрэгжил боловсрол хоёрын ялгаа гэдэг чинь тийм ээ. Мэрэгжил бол ганцхан мэрэгжлийн мэдлэгтэй. Олон төрлийн мэдлэгтэй байж боловсралтай байна. Тийм учраас Хабермас бол өндөр боловсралтай. Философч ярин, түүхч ярин, психологч ярин, литератураас сурсан. Тэгээд бас эдийн засаг сурсан. За 1954 онд философийн доктор болсон. Философтор. За доктор болсныхаа дараа шууд сэтгүүлчээр ажилладаг гэсэн. Доктор сэтгүүлчээр ажиллаж байна. За 56 оноос Франкфуртын социал судлалын институтэд ажиллаж ирсэн. За би зориуд социал гэж хэлж байгаа шүү. Социал гэдэг чинь нөгөө юу гэсэн үг явж байгаа шүү дээ. Нөгөө нийгэм журам гэсэн үг явж байгаа шүү дээ. Нийгмийг журмаа болгосон. Тийм үг явж байгаа шүү. Тэрнээс бидний одоо зөвхөн нийгэмж орчиж юусэн. Нийгэмчлэлээр бол одоо бүх одоо за критикийн онолж Адорногийн дэргэд ажилласан. Бид нар Адорног үзсэн тийм ээ. За 1964 онд профессорын дуудлага аваад тэгээд профессор болсон. Тэгэхээр Франкфуртт профессорын ажлыг хийж явуулсан. За философч, социологчийн одоо ажилтай өнөөдөр бол за социалын философи болон критикийн онолоор ажилладаг. За энэ төр бүгдээрээ цаашаа хэлцээ. За энэ Франкфуртер шүүлээ гэж одоо энэний захирлаар энд одоо маш их олон жил ажилласан. Одоо ч тэнд одоо тэтгэврт гарцаа өнөө бас жоохон юм ном зам бичээд сууж байгаа юм шиг. За Франкфуртер шүүлээ гэдэг англиар яг Франкфурт скул гэж үздэг. За энд нь бол хоёр сэдвээр ажилладаг юм. Нэгт нь social theory. Бидний нийгмийн хамтын нийгэм журам тусмаа яаж явагдах ёстой юм гэсэн онол дээр ажилладаг. За хоёрт нь мэдээж философи. Философиугаар одоо ямар ч салбар өгч боломж. Философи байхгүй бол эдийн засгч өгчихгүй, түүхч өгчихгүй. За associated гэдгээрээ тэр нөгөө нэг social research гэсэн институттэй ингээд хамтарч ажиллаж байдаг. Франкфурт скул. Ер нь дэлхийд бол их алдартай. Франкфурт скул руу янз бүрийн дэлхийн том профессорууд очиж судалгааны ажилладаг. За Хабермасын онцлог бол олон нийтийн засгийн. За төр, нийгэм, улс төрд болж үйл явдлуудад дүгнэлт өгөөд номчдаг. Төр, нийгэм, улс төрд явж байгаа. Тэгэхээр улс төр хоёрыг ялгаж шүү дээ. Бид нар ерөөсөө ялгахгүй. Хамт яваа. За энийг одоо маш их чухал. Тэгэхээр нөгөө монголчин энэ хоёр ч нөгөө нэг тусдаа биш учраас улс төрийн өөрчлөлт явагдахаар төр нь дандаа балараад идэх байна. Тусдаа биш учраас. Одоо арчлал яах хэрэгтэй байсан. Улс төрд л явагдах хэрэгтэй өөрчлөлт байхгүй. 90 оны арчлал. Тэгсэн яасан? Төрийгөө тусад байхгүй. Төрийгөө давхар сайтсан. Улс төртэй хамт. Тэгээ бид нар ч нөгөө боловсролгүй, сургуульгүй, ажилгүй, үйлдвэргүй болчихгүй юу. Тэгээс төр нь энэ ч нэг доктортой байжсэн бол улс төрөө удирдаад улс төртөөгөө гэрээ хийгээд ярьслаа хийгээд төр ингээд байгаадсэн бол энэ бүх нийгмийн бүх одоо асуудлууд чинь хэвээр өвдөхөөс. Тэгээд одоо энэ өвдөрчний хувьд одоо юу гэдгийг бүгдээр энэ нөгөө цэцэрлэгүүдийг хүртэл яасан хүчтэй хайцсан шүү дээ. Хөдөө авсан шүү дээ. Одоо олон цэцэрлэгүүдийг энэ юунууд одоо авсан шүү дээ өвдөрчний хувьдийнхаа.
Тэгээд яадаг үлээ намар болохоор ганц ойрхон цэцэрлэгтэй тэрэн дээр ээж аав нар хүүхдүүдээр хөдөлж очоод алцдаг. Тийм. Төргөө арт түмж юм гэдэг хөө. Бид улс төр байгаа бид төр байхгүй. Улс төргөө бид төр гэж авдаг байхгүй. Ийм одоо осолтой. За хаврамасаас нэлээд юм суралцсан да бид. За дискурсээс хийж бүтээх рүү л гэж байна. За дискурсч болно, ярилцаж болно, битгэлцэж болно, яаж болно. Янз бүрийн одоо юу гэдгийг маргаан цагаан зохиож болно. Болж байна. Одоо дараа нь хизээ тэгэд хийж бүтээх үү. Маргаанаас мэтгэлцээл тийм үү? Суугаад ах уу. Одоо хийж бүтээх хэрэгтэй шүү. Фокогийн дараа хаврамасын гаргаж ирж байгаа ойлгоч тэр баг. Болж байна дискурс болж байна. Сайхан дискурстэй. Одоо ганцхан хийж бүтээх хэрэгтэй. Бүтэхгүй бол яах юм? Юу н уулзаач яах юм? За диалектик дискурсыг бол маш ярьсан. Тэр нь болохоор сэтгэлээ ярих нөгөөдөгт нь онцлогтой ярилцсан. Дискурс ийм хэцүү байхгүй. Фокогийн гаргаж ирсэн дискурс нь нэг талаас бид нар сэтгэлээ ярина. Сэтгэлийн янз бүрийн бол хилэн гомдол юу вэ? Баяр хөө юу вэ? Өшөө хонцон тэр байж болно гэд болж байна. Нөгөө тал хомсортой ярилцах хэрэгтэй. Тэр маш чухал. За тэгээд тэндээсээ моралтайгаар хийж бүтээх. Таван сул хий бүтээ. Ямар учраас шууд хийж бүтээ гэдэг байгаа байхгүй. Гэхдээ хийж бүтээхдээ моралтай байх. Зөв, сайн, сайныг бодож, үр дүн нь сайн, нийтэд сайн, бүгдээр нь сайн тэгж л одоо бид нар хийж бүтээх нөхөөс биш. Цөөхөн хүнд сайн зүйл хийгээд яах юм? Хин хэрэгтэй. Цөөхөн хүн хэдүүлэхний нэг хэд байшинд ороо. Цөөхөн хүн дотроо хотхон байгуулад яах юм? Ямар ч юм. Хашааных нь гадаа хог ногш. Хашаан дотроо зэрэг. Тогтоо хашаатай. Тэс утгаалчихж байгаа. За хавармас руу оръё. Хавармасын 3 онол байна. 3 онол. За энэ 3 онол дээр ерөнхийдөө амьдралынхаа турш ажилласан. Хавармас. Номнууд нь дандаа энэ 3 сэдвээр энэ 3 онолоор явагдаж байгаа. Нэгд нь критикийн онол. Яаж критик хийх вэ? Яаж критик хийх вэ? Яаж шүүмжлэх вэ? Шүүмж маш чухал. Шүүмжээр юм сайжирдаг. Магтаад өгд үс сайжрах. Миний хэлээд хэлдэг шүү дээ. Хүн магтах юм бол танаж боломжтой байна гэж. Тийм. Шүүмжлүүл баярлах хэрэгтэй. Өөстөө гоё. Чи өстөө сайхан болгочлаа намайг. Сайхан шүүмжлээ. Магтуул өстөө гоцтой. За хоёрт нөгөө делиберацийн онол. Deliberation гэдэг. За энэ дээр бол олон жил ажилласан. Ерөөдөө Америкуудыг маш их шүүмжилсэн. Deliberation-ыг ерөөсөө та нар буруу тайлбарлаад буруу хийгээд байна. За гуравт нь коммуникатив онол. Өнөөдрийн одоо бидний танилцж байгаа коммуникативын онол. Яаж хамтдаа хийж болох вэ? Үр дүнтэй ажиллах гэсэн юм 3 онолоор хавраас ажилласан. За критикийн онол руу бүгдээр оръё. Би зориуд тэгээд англиар бас жоохон тавиад яваад байгаа шүү. Та нар ингээ цаана нөгөө интернет юм уу янз бүрийн газар хайж олж уншихад маш их чухал. Тэрнээс би одоо шүүмжийн онол гэдэг ах юм бол энэ чинь ханаас ч олдох юм. Critical theory гэдэг нь бодоод уншиж байгаа. За critical theory 3 хүн дээр л ажилладаг. 3 хүний онол дээр. Нэг нь Hegel, Philosophy of Rights. За хоёр дахь нь Марксийн Капитал, Critic of Political Economy, улс төрт эдийн засгийн шүүмж. За Маркс би танарт ярьжсэн шүү тийм ээ. Капитал номондоо эдийн засаг гэсэн үг ганцаар ингэ ерөөсөө хэрэглээгүй гэж. Улс төргүүгээр эдийн засаг гэж байх боломжгүй гэж Маркс хэлсэн шүү дээ. Зигмунд Фройд болохоор хүний ухаангүй. Бидний ухаангүй гэдэг үг юм. Ухаангүй. Өөрөө ухаарахгүй гэх. Тэрийг одоо судалсан. За энэ гурван дээр critical theory тулгуурлаж судалгааныхаа ажлыг явуулдаг. За Hegel руу оръё. За Hegel юу хэлсэн бэ гэхээр эзэн сүүлэгч хоёрын харьцааг яаж явагдах ёстой юм. Яаж зөв явагдах ёстой. Эзэн сүүлэгч хоёр. Компани босс, буудлын эзэн, үйлдвэрийн эзэн. За бид нар ч үйлдвэр авахгүй ч гэсэн үйлдвэрийн эзэн ярих хэрэггүй.
одоо юу гэдэг мал сургийн эзэн тэрний малыг хариулдаг малчин тэр хоёрын хоорондын харьцаа. Янз бүрийн компани байлаа гэхэд шатхууны компани байлаа гэхэд шатхууны компани эзэн тэрний шатхуунд өгөөдөг боломжинд дараа зогсож байгаа ажилтг тэр хоёрын хоорондох харьцаа. За энийг Хегел 200 жилийн өмнө 150 жилийн өмнө энэ номлыг гаргаж ирсэн. За энэ харьцаа дарга цэрэг багш одоо юу вэ? Бүхэн дээр доорх энэ хоёрын харьцаа хоорондоо эрхчлөөтэй тэгшэрхтэй эв нэгдэлтэй явагдах хэрэгтэй. За энэ гурав байхгүй бол одоо боолын нийгэм, морьхлын нийгэм, майны нийгэм, дээдсийн нийгэм, олигархийн нийгэм, плутократийн нийгэм болж байна. Ээж аав хүүхдийн хоорондын харьцаа ч гэсэн эрхчлөөтэй тэгшэрхтэй явагдах хэрэгтэй. За өнөөдөр миний нэг ярьслага гарах байх бид өдөр энэ их хөрөнгө телевизээр очиж ярьслага ярьсан шүү дээ. Өсөн шүү дээ. Ээж ааваа мохор сүсэг цагаансаар өчнөө сэтгэл ирсэн. За нийгмийн хуулиудыг Хегел гаргаж ирсэн. Яаж нийгэм хуулиудтай болох вэ? Яаж байгалийн хуулиасаа салаад нийгмийн хуулийг авах вэ? Гэдэг Хегел гаргаж ирсэн. Байгалийн хуулиас салах. Тэнгэр дуурахаар айдаг. Үүнийг болохоор юу болчих вэ? Өвчин тусгаар хараад өчлээ. Тэнгэр дуурахаа бурхан юм. Та танд мэрэмж гэдэг. Энэ их байгалийн чон хараад яадаг. Яа начны чинь байж аваад илүү хэмчих юм бол чон шиг хүчрчтэй болчтой гэдэг. Чон хөөгд авчих шиг. Энэ байгалийн насаа яцал. Яаж нийгмийн хууль бид нар нийгмийн хуулиуд руу орох гэж маш их хөдөлсөн. 40-с 90 оны хооронд. Доол бид нар байгалийн хуулиар явж байгаа. Нийгмийн хуулиуд байна. Энэ их мохорсон байгаа чинь байгалийн хууль маш их айдсан. Айгаад энэ чинь ламнуулаа үлдээд шүү дээ. Тэг уул ном уншаад, роман уншаад, романаар өөрийгөө боловсруулад айхаа болчихсон. Гэртээ суугаад уул та нар чинь бичиг үсгтэй шүү дээ. Цагаан тухай мэдэн шүү дээ. Тэг учраас тэрийг уншаад тэгээд уул романаараа зориг орох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй тэр шиг шууд яг 100 жилийн өмнөх шиг ламаа бүтчих байхгүй юу? Эсвэл мохорсгтэн лөө. Тэгэхээр бид нөгөө байгалийн хуулинд захирагдсан өөрөө байхгүй юу? Нийгмийн хуулинд орж ирж байгаа. Тэгээд нэг оюутнууд хэдэд ааш та цагаан толгой өсөр мэдээд ямар ч хэрэггүй. Зүгээр SMS-д хэрэглэдэг. Уул цагаан толгоос өссөн хүмүүс чинь ном уншиж болно шүү дээ. Тэгээд цагаан толгойн хэрэг гарахгүй. За нийгмийн онол яах вэ? Яг бол нийгмийн одоо онол гарахгүй. Одоо ингээд нөгөө нийгэм чинь нийлээд ингээд одоо ажиллаад эхэлнэ шүү дээ. Нийгмийн хуулиуд руу ороод нийгмийн хуулийн захирагдах болчиход шүү дээ. Хуучин би байгалийн хуулийн захирагддаг гэсэн. Одоо нийгмийн хуулийн захирагддаг. Нөгөө байгалийн хуулийн захирагдана гэдэг чинь яг нөгөө нэг эрхмний жаргал эзгүй хэр гэдэг чинь яваад байгаа байхгүй юу? Тийм. Одоо нийгмийн хуулинд ороод ирэх чинь хөө чи хээр явж байгаа чи чон нохоод идэвлээ. Тийм. Нийгэм рүү орж ир. Гэтэ хэргүүгээд. Наашир хот орж ир. Гэтэ хэр. Гэдэг чинь одоо нийгмийн хууль. Гэрийнхэн хотын аймгийн, сумын, багийн нийгмийн хуулийн захирагдах учиртай нөхөр чинь хээр давхад байна шүү дээ. Одоо нэг жигтэй ингээд нэг анд гадагшаа гардаг шүү дээ. Тэс нэг байгалийн хууль руугаа очиж захирагдах гэдэг шүү дээ. Нийгмийн хуулиас цухтааж шүү дээ. За энийг Хегел 150 жилийн өмнө гаргаж ирсэн. За хоёр дахь критикл теорийн онолгоор Маркс. Маркстэй. За Маркс үүж хэлсэнээр гол нь нийгэм соёлтой байх хэрэгтэй. Соёлтой нийгэм. Нөгөө ядууч юм. Нөгөө хоолноор юу вэ? Тэр чинь юунд дээр гардаг шүү дээ. Зохиол дээр Францын энэ цогцолд дээр гардаг шүү дээ. Виктор Хуго тий? Тэр чинь Маркс яагаад байгаа шүү дээ. Нийгэмд яах гэдэг байгаа шүү дээ. Шүүмжлэг нийгмийг өчрөх гэдэг байгаа шүү дээ. Нөгөө ядууч юу? Нөгөө нийгэмд яацсан үзэн ядагдаад шахагдаад гараад ирчихсэн масс байгаа шүү дээ. Энэ массыг засаж янзлахгүй ерөөсөө болохгүй. Соёлжуулахгүй ерөөсөө болохгүй. Тиймээс нөгөө орсууч үжрээд өдөр чинь нөгөө нийгэмчлээ тариад улаан тариад тэгээ самуу хөвж нүүр ам угаалгаад оруулаад халуусны газар маш их баярлж ирсэн шүү дээ тэр үед. Одоо буцаад бид чинь дахиад халуусаа байгуулах хэрэгтэй шүү дээ.
90-ад онд бас нэлээд гэдэг чинь ялаж тагчлын үед нэлээд усан торохгүй явлаа шүү дээ. Тийм. Маргач ус гайцсан шүү дээ. Тийм. Номын сонгоод орслоо халуусны газар ус гайцсан шүү дээ. Одоо тэрийгээ мэдээд тэгээд явлаа шүү дээ. За төлөвлөх. Маркс бол хоёр дахь нь ухамсартай нэг. Тэрс ухамсараар нийгмийг одоо яаж залах вэ? Тийм. Яаж ухамсараар нийгмийг залах вэ? Ноёны нийгэмд бол ноён айлгч, хааны нийгэмд бол хаан тушаалаа гаргачих шүү дээ. Одоо тэгэхээр эрхчлөөдөд тэгш хэрэгтэй баахан массын нөхцөл гараад ирлээ шүү дээ. За энийг яаж ухамсараар залж өдөртөж авч явах вэ? Маш чухал. За энд гол одоо гаргаж ирсэн Марксийн үг бол план. Төлөвлөгөө хэрэгтэй. Бүгдийг төлөвлөх хэрэгтэй. Унд, хувцас, цалин, мөнгө, гэр орон, нийгэм, улс орны хөгжил, мал, хууль, үйлдвэр, бүтээгдэхүүн, худалдаа, эдийн засаг юу байдгийг, хууль, түүх одоо юу байдгийг бүгдийг яах ёстой. Төлөвлөж. Төлөвлөхгүйгээр юу ч явах. Тийм Маркс хэлж байгаа. За төлөвлөгөө гэдэг нь одоо зүгээр л нэг зөвхөн одоо төлөвлөгөөний комисс шиг байхгүй. Төлөвлөгөөний комисс бол социализмын зөвхөн бараа таваарыг л төлөвлөж ирсэн. Эдийн засгаар төлөвлөж ирсэн. Маркс зөвхөн эдийн засгийг хэлээ. Улс төр төрөлх төлөвлөгөө хэрэгтэй. Өөрийн амьдрал төрөлх төлөвлөгөө хэрэгтэй. Том сэдвээр Маркс бичсэн шүү дээ. За төлөвлөгөө гэдгээр юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр Маркс юмыг урьдчилан тооцоолох. Урьдчилж тооцоолох. Одоо хойд нь ч дахиад цагаан сар болно шүү дээ. Тийм. Эрдгээр л ирнэ. Биднээс ямар ч хамааралгүй хойд нь жилийн цагаан сар ирнэ шүү дээ. За тэрийг яаж төлөвлөх вэ одоо? Одоо наадам эрдгээр ирнэ. Яаж төлөвлөх вэ? Тэгээд дандаа баяраа төлөвлөж байж байна. Тийм. Сурах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тийм. Хойд жилийн цагаан сар гэхэд хөгжчихсэн сууж авах хэрэгтэй. Тийм. Хөгжлөө хөгжчихсэн. Тэрээс одоо яадаг юм? Хөгжлийн царайс яачаа вэ гэдэг. Тийм цагаан сараар болцохаараа. Чи их сайхан ном унссан биш үү те? Уулзаад тавьстай. За хоёрт нь зохион байгуулах. Төлөвлөгөө гэдэг бол зохион байгуулалтанд оруулах. Бүгдийг зохион байгуулах. Маш чухал. Энэ бол төлөвлөгөө. За гуравт нь төлөвлөснөө хэрэгжүүлэх. Төлөвлөлөө суугаад авчих. Хэрэгжүүлэх. За энэ гурав маш чухал. Ер нь манай нийгэмд энэ гурав ерөөсөй байхгүй болчихно. Бид нөгөө төлөвлөгөөнөөс цухтаагаад байгаа чинь юу? Урьдчилан тооцоолох дурггүй. Зохион байгуулах дурггүй. Хэрэгжүүлэх дурггүй. Юусаа төлөвлөгөө үзий ядаад байдаг чинь энэ гураваас хамаарч байгаа. Гол нь энэ төлөвлөлтөөрөө Маркс юу гэж хэлсэн бэ? Бүгдээр л ажилтаа байна. Хөдөлмөрөөр хүн болдог гэдэг чинь хэлээд байгаа шүү дээ Маркс. Хөдөлмөрлөж яж хүн болно. Хөдөлмөрлөхгүй бол хүн биш гэж байгаа шүү дээ. Түс бүгдээр ажилтаа болохыг Маркс хэлээд байгаа шүү. Бүгд ажилтаа. Ажилтгүй нэг ч ажиллах. Одоо хөдөлмөрөөр хүн болдог учраас. Хөдөлмөрлөхгүй бол амьтнаас ямар ч ялгаагүй. Идэж угаал унтаал тэгээд одоо яа дэ секс хийдэг юм яа. Тэгээд болоо. Тэр гурав чинь миний хөдөлмөрт хэрэгтэй байна. Хүн болоход зөвхөн нэг хэсэг л байна. Хувийн амьдрал. Нөгөө тал бид нар чи хөдөлмөрлөх хэрэгтэй, хийж бүтээх хэрэгтэй. Зүгээр суучлахгүй. Тэр их л байна. За бүгдээр амьдралаа төлөвлөх хэрэгтэй. Амьдрал гэдэг чинь би нэг тийм нэг олстой болно. За нэг тийм нэг мэргэжлэр нэг ажилландаа тийм ирээдүйд нэг тийм байж гэдэг юм уу. За яг энэ торчвол нэгэнтээ суучин. Тарахгүй бол одоо яах вэ? Тийм. Энэ тааруулах ганц өргөдтэй болчихно. Энэ тарах болоод яах вэ? Заавал ш. Би чи хөшлөт өгнө юм чи. Юу юм биш. За энэ тайм яагаад энэ бүгд ажилтаа бүгд ингээд хүмүүс төлөвлөөд бүх юм зохион байгуулалтанд ороод ингээд урьдчилан тооцоолоод ирэхээр яг айгүй инх тайм байдаг. Тэр үл уруу дайнд ажим нэг юм байх. Ажилгүй маш учраас л яадаг уу? Дайнд ажим болдог байхгүй. За Зигмунд Фройд руу орё. Critical theory-гийн 3 дахь дугаар. За энэ ухаангүйг яаж тайлбарлах вэ? Зигмунд Фройд ухаангүйгээ яаж тайлбарлах вэ? Морь урдуулдаг чинь нөгөө ухаангүй яваад байгаа байхгүй. Ухаангүйгээр морь дуртай. Яг дуртайгаа мэдгүй.
ухаангүйгээр чон бодоод байгаа шин. Яагаад бодоод байгаа юм бэ? Ухаангүйгээр одоо хүнтэй модалцдаг чинь яагаад байгаа юм бэ? Тэр хэвээр маш том асуудал. За тэгээд зүйдтэй ажиллах. Зүүдээр тэр хүний ухаангүй руу нэвтэрч ороод тэгээд тэн дотор байгаа асуудлуудыг гаргаж ирээд тэгээд тэр хүний асуудлуудыг шийдэх. Одоо маш хүн айдаг, даалтын хүч ярьдаг. За сүнс маш их ярина. Одоо оюутнууд бол сүнс л ярьчихдаг шин. Өчигдөр нэг 60-аад оюутнууд сүнс ярьсараа болчихсон. Айгуу зү. Багшаа гэж бүгд зам. Сүнс байлгүй яах юм гэсэн байна. Одоо яг маш их аимхаа учраас ийм сүнс янз бүрийн гарч ирдэг байхгүй. Аимхаа. Энэ маш аимхаа байна л да. Гол нь би тэр зургтын ярилцлаганд хэлжсэн нь гол цааш шалтгаан энэ ээст нь маш их аимхаа. Ээст нь айгаад байгаа байхгүй. Яандаа. Энэ удаа яандаа ч гэдэг юм. Үгтэй тийм. Яах болж гэдэг юм. Энэ л айлгаад байгаа байхгүй. Өөрийнхөө айдсыг хүндүү шилжүүлж байгаа байхгүй. Чи хамт айгаж байгаа. Энэ охинтойгоо хамт хоёулаа судлаад хоёул айгаа явж байгаа. Тэгээд ачаалын хэд орж байгаа. Айгаа та хоёулаас би тай. Энэ охиноо би үтсэн билүү тий үтсэн. Тэгвэл чинь хоёул засуулнаа. Тэгээд нөгөө суудлаас асуулна гэл. Хамаач байгаа суудлаа зас сууж байгаа үз. За критикийн онлын асуудлууд бол яагаад юу критикийн онлоор гарч ирсэн юм. Энэ гурыг судлаад Хегел, Маркс, Фройд гурыг судлаад бид тэндээс нэг том асуулт гарч ирж байгаа. Ерөөсө социолог бол капитализмын шүүмжлэлт гэдэг. Хоёр капитализм яагаад талж байгаа? Яагаад капитализм талж байгаа? 150 жил социализм явж ирсэн шүү дээ. Хегел, Марксаас хойш. Хичнээн гурван социалист орн болов. Бүхэлдэн систем социалист орн болов шүү дээ. Яагаад социализмоос капитализм ялж байгаа юм? За энэ л критикл теорийн асуулт. Ерөөсөө социализм яагаад ялагдаа? Капитализм ялж байгаа. Яагаад соёлт нийгэм ингэж зэрлэг болж байгаа? Социализм, коммунизм чинь соёлт нийгэм. Капитализм чинь зэрлэг нийгэм. Яагаад хүмүүсийн зэрлэг нийгэм босгож байгаа? Яагаад? Соёлтой байсан дээр үстэй. Яагаад ажилгүйд үсэж байгаа? Ажилгүйд яагаад үсэж байгаа? Юунаас болоод ажилгүйд болоод байгаа юм? Ер нь яагаад хүн ажилгүй болд юм? Хөдөлмөргүй болд юм. Социализм бод юм баг. Бүдэрийн ажилтай. Ажилгүйд яагаад үсдэг? Болохгүй шүү дээ ажилгүйд үсэж. Нөгөө түрүүний хэлгээд хөдөлмөргүй болоод хүн болохгүй шүү дээ. Яахаар эдийн засгийн хямрал болд? Яагаад болох ёстой юм уу? Байгалийн хууль юм уу? Эдийн засгийн хямрал яагаад болд? Яагаад эдийн засаг хямрах ёстой юм? Заавал дахиад асууж байгаа юм гэж хэлдэг. Тэр нөгөө 1928 оны эдийн засгийн хямрал. Яагаад? Хэн эдийн засгийн хямралд оруулаад байгаа? Хэн? Эзэн хий юм. Яагаад бүхэн зах зээлээс хамгаалтай болж байгаа? Бүхэн зах зээлээс хамгаалтай болж байна шүү. Зүр дуулах хүртэл зах зээлээс хамгаалтай. Бараг хүүхд төрүүлэх хүртэл зах зээлээс хамгаалтай болж байна шүү. Тэ? Одоо та нар мэдэн шүү дээ. Одоо гахажил хүүхдүүд төрүүлвэл баян хүүхдтэй болдог гэлээгээд хүүхд төрөх хүртэл зах зээлд орсон байна шүү дээ. Тийм. Яал гахажилыг хүлээг айл суугаад байна. Ёстой чи он солихтоос мөн төрүүлээ хүүхдээ заа гэж шүдээ зогсоод байна шүү дээ. Тийм. Тэгээд арай их нэг онд аваад тэгэл гахажил. Тэр чинь зах зээлд орсон. За худалдан авах чадваргүй л яагаад үүсдэг? Худалдан авах гэдэг нь худлаатах гэсэн нь юу гэж хэлсэн бэ? Сонь бичсэн юм шүү. Хулаадан гэнэ худалдан авах гэсэн үг шүү. Тийм худалдан авах чадваргүй л. Яагаад хүмүүс ерөөсө худалдан авах чадваргүй болчихдээ? Яагаад? Бүгд мөнгө бол худалдан авахулаач. Хэн болохгүй гэдэг чинь дэлгүүрт бүх бараа өрөөтэй энэ талд нөхөө авч чаддаггүй.
Дэлгүү дөрвөн пар. Тийм ингээд хараад тийм. Улаанбаатар дэлгүүрээ дээрээс доош буугаад байгаа шээ. Тэнч хоосон гарч ирж байгаа шээ. Хүн авах гэсэн юм авах хэрэгтэй гэсэн ганц амьдарч байгаа юм чинь. Тийм. Тэр واخгүй. За гэр бүлийн хямрал яагаад хэлчих вэ? Уулууд хоёулаа ажилтаа хүчнүүдэд эмэлдээ нэлж барилдаа жаргалтаа явуулсан шүү дээ. За тэгээ бүр сүлргөө юмуд үслээ шүү дээ. Одоо ижил хүсдэг гэдэг те. Одоо сая хаан нэлээ нэг ижил хүснэтэй зөвшөөрсөн Америк төлөө хаан нэлээ ижил зөвшөөрсөн базар хоёр гомо хүүхэд яасан юм ба шүү дээ. Яасан ч гэнэ тэгээд нэг илүүдтэй юмудаа ялгаруулж байгаа нэг эмгтэр юу яагаад тэгээд тэр чинь нэг лабораторийн аргаар живсэн очтой байж штэ. Заавал одоо юу гэхгүйгээр оромж гэхгүйгээр тийм лабораторийн аргаар живсэн очтой. Тэгээд юу тэр хүүхэд төрсөн. Тэгээд төрөөд гараад ирсэн чинь хоёр аавтай. Тийм хоёр аав гэрүүд бол орон байж гисэн. Яа. Тэгээ нэггээл одоо явах та. Ээжний матэй. Багаад чи ээжний матэй, чи аавны матэй гэж нэг айлгуур оц тоглодог байсан шүү дээ. Тэр шиг тэр гурав тэгээ тоглох юм шиг. Та ээжний матэй, та аавны матэй гэдэг тэгээ болох юм шиг. За ухаан гүрлийн хямрал энэ их зүйл ухаан гүр дотор ч нэг айдас явж байгаа. Тэр яг ажилтнуудаас хамааралтай да айдас. Урд хөгжсөн санаа. Нөгөө галт тэрэг гараад ирсэн чинь анх нөгөө тэр 20-р зуунд их чинь галт тэрэгээ үйлдүүлээд анхны галт тэргүүд ингээд явсан юм байна л да. Тэгсэн чинь нөгөө морины хурднаас илүү хурдан мэдэхгүй хүмүүс чинь галт тэрэнд орсон чинь галт тэрэг шиг худлаад галчих гэж байна. Гэж хэлж байгаа чинь. Дууд бид нар машин цогоо тоохгүй шүү дээ. Тэр үе чи өөрхөн мориноосоо буугаад машин цугаа 100 км/цаг хурдтай тавих гэж чи юусэн баг чи солиорч байгаа байхгүй. Бууяа л гэдэг ойлголоо шүү дээ. Тийм. Би бууя л та гэдэг. Тэр нэг айц. За даа яагаад болоод. Юу ингэтэй юм байдаг хайц. Яагаад дай болоод. Яагаад дай болоод. За энийг критикч хоолой асуу. Одоо ч асууж байгаа. Одоо ч Сирийн дайныг асууж байгаа. Украины дайныг асууж байгаа. Яагаад? Зүг байж байгаа. Байж байгаа. За энэ одоо асуудлууд бол критикийн онлыг асуу. Католизм яагаад ялчих? За лекцийн сүүл хамгийн сүүл жижиггийн лекц байгаа шүү дээ. За тэрэн дээр бол католизм одоо сүнцэн гэсэн лекц байгаа шүү дээ. За критикийн онлын асуулт нь католизмын хүнийг гаргаж ирэх гэж болсон. За социализмын хүмүүс ажилтаа хөдөлмөртэй тийм үү? Тийм. Даймаа байхгүй тэгэл болчихно. Учир зүггүй нэг л 2 гар утастай ч юм уу 3 гар утастай байхгүй байна. 1 гар утас байна. Тийм. 4-5 машинтай байхгүй. Нэг машин бол байх. За католизм хүн нэгэнд ажилгүй үзсэн тул аз хүртэл үссэн гэж байна. Юусээ аз гүйдэх хувьзээ ярьдаг чинь ажилгүй хүмүүсийн асуудал гэж байна. Манай чинь 40-д тань тэтгэвч гарч байгаа шүү дээ. Дөрөвхтэй бол бүр ирд шунгнаал гарна шүү дээ. За тэр чинь гай болж байгаа. Нэг болохоор юм чи ямар ч дугуй болж байгаа. Эдэн цагч орноосоо болсон. Эдэн цагч болж байгаа. Тэгэхээр чинь амьдрал ритмс нь авдаг та. Тэр чинь очин. Тэр азгүйтэл бол ажил үүссэн учраас католизмын аюул бол ажилгүйдэл их байдаг учраас азгүй хүмүүс их. Нэгд худалдаанд авах чадваргүй болчихдог учраас нөгөө зээл өөр хүч нь өсөж байгаа. Социализм зээл өөр хүмүүс байхгүй шүү дээ. Өдөр ажлыг хийж байгаа юм чинь. Тэгээ захиалгатай төлөвлөгөөтэй хэдий байртай болох бүх юм төлөвлөгөөтэй. Уртаас тооцоолчихсон. Тэгээ нөгөө зээлийн өрийн хүүгийн юунд орчих واخ.
тэгээд сэтгэл зүйн хүчтэй болчих жоох юм гэдэг. Тэгэхээр зээл үр гэдэг чинь капитализмын хамгийн том одоо хүмүүсийг боолчлох механизм байна. 100 жилийн өмнө хүрээ гадаадын нөгөө банк юмнуудад зээл тавиад бүгдээрээ өөртөө болоо тэгээд нөгөө мөнгө хөлөгчдөд дарлуулж ирсэн шүү дээ 100 жилийн өмнө. Тэгээд нөгөө ардын явсгал хийгээд тэгээд нөгөө бүх данснуудаа бүгдийг шатаасан гэдэг шүү дээ. Банкны данснуудыг. За өнөөдөр бид нар ямар банкуудыг хагаад дансын шатах юм ч боломж байхгүй бүгдээ компьютер дотор байна. Тэгэхээр одоо вирус төвлөрөх асуудал шүү дээ компьютертэй. Бүх хамгааллын бүх компьютеруудыг вирус төвлөрч өргө болчих шүү дээ. Тэгээ тийм одоо сайн хакер хэрэгтэй. За ингээд ийм учраас эндээс нөгөө баларх, алдах, хожуулах, заллиулах чинь гарч ирж байгаа юм. Нөгөө үр зээл өмнөний ийм харьцаа, үр зээлийн харьцаанд орчих чинь энд чинь ийм өгнүүд хэрэгжилж байгаа байхгүй. Тэгээс ажил хөдөлмөртэй бие даасан амьдралтай хүмүүс тийм үү баларна, малтан, хожуулан, заллиулна, бас ойлгох байхгүй шүү дээ. Нөгөө та тождог, хожигчд. Капитализмын хүн бол ийм том асуудалд орчихсон. Тэгэхээр үнэхээр ч одоо ташилын хойд ид явах шүү байгаа. Зээл баларч байгаа юм чи. Өөр тавиад баларч байгаа юм чи. Ажигч байгаа юм чи ажилгүйд. Ажлаасаа гарч байгаа юм чи. Энэ юуг рекламыг гадаа тавьж хийжсэн. За юу бодлоо ерөөсөө ажил. Тийм. Эксперттэй юм байна. Үсч байна. Хоорондоо зөрчилтэй болж байна. Нөгөө азгүй, ажилгүй, азгүйдсэн, баларсан, дүүрсэн, заллиулсан, хэцүүлсэн хүмүүс яг хоорондоо нөгөө ярьдаг сэдвүүд тийм сэдв. Чигээ заллиулсан, агээ заллиулсан шүү дээ. Тийм. Чи тэр өрөнд орсон, би бас тэр өрөнд орсон шүү дээ. Тийм. Яг адилхан. Тийм. За, делиберат руу оръё. Юунасаа. Дараагийн сэдв. За делиберац ууд гоё. За англиар би бас тавьсан яг таамаг жоо ойлгож болоод ордоорой. Ерөнхийдөө гол нь юу гэвэл нөгөө одоо яг л бидний бидний тодорхой нэг decision making шийдэл гаргахад deliberation-тэй байл гэж юм байна л дээ. Deliberation гэдэг нь ерөнхийдөө монголоор орчуулахад юу юм бэ л дээ. Ярилцж байгаа юм билээ л дээ. Зөвлөж байгаа хэлж байгаа л энэ шийдлүүдээр гацх гэдэг хөө заа тэгээд бүгдээр амрах юм билээ. Стам бараг монголчууд бараг ерөөсөө бараг делиберэшнтэй байсан ч юм. Тийм. Одоо нөгөө оог те тэгэн зөвлөж юм дээр ёо тэгээд бүгдээр гараад очих шүү дээ. Бөөн делиберэшн. Тийм. Тэгээ. Энийг ерөө сонгочих гэдэг юм. Тийм. Тэгээд шийдэл гаргах чинь монголчууд бол маш их делиберэшнтэй юм байлээ энийг нэг уншижсэн чинь. Тэ. За делиберэшн гэдэг үг маань бол ерөнхийдөө Ромын хуулиас гаралтай байна. Ром анх удаа делиберэшн ярьж гисэн юм байна. Үгийн гарал үүснэ болохоор делиберацио гэсэн юм Итали. За зөвлөлдөх бодолцох гэсэн утгатай байна. Тэгжээж шийдэл гаргах. Тэгэл болов. Нэг тийм хүн байх. За Италиараа бол deliberandum ямар код standum semel гэсэн үг байдаг. Яманаар болохоор es ist längere Zeit zu bedenken, was ein für alle mal festzusetzen ist. Юу гэсэн үг вэ? Үргэлжийн хүчинтэй байх гэвэл удаан бодолцох хэрэгтэй гэсэн үг. Удаан бодолцож шийдэл гаргавал тэр гаргасан шийдлийн тэр үйл явц чинь удаан хүчинтэй үргэлжид хүчтэй байна гэсэн. Үндсэн хуулийг маш удаан бодолцож үндсэн хуулийг хийвэл үндсэн хууль маш их удаан хүлээн зөвшөөрөгдөж шүүмжлэгдэхгүй явна гэсэн. Бид нар шинэ арчлын үед яарад үндсэн хуулийг гаргацсан учраас бодолцоогүй гаргацсан учраас өнөөдөр үндсэн хууль маань бидний батлаад байна шүү дээ. Хөгжүүлэхгүй бүр хойш нь татаад байна шүү дээ. Үндсэн хуулийн хямралд орцсон байна. За энийг цаашаа шүүхийн төдөр гаргахын өмнө бодох хугацаа гэж бас өгдөг юм. Тэр үед бол ерөнхийдөө делиберацаа бол ерөнхийдөө шүүхийн шийдвэр гаргахын өмнө делиберацаа өгдөг юм байна. Бодох хугацаа. Тийм.
Тэгээд нөгөө хүн бодож байгаа нэг хэлдэг. За одоо тгий ингэж гэдэг юу гэдэг. Ромын хуулиудаас гарсан шүүхийн өмнө өөрийгөө өмгөөж илтгэл тавихыг бас хэлдэг юм. Би илтгэл тавих ихөө 50 сонсоо. Чи бас нэг яваач. Одоо буруу хэрэгээр үтгэлгээр хүмүүс нийлж байгаа тэр хүний ингээд шүүх тавьж өгч байгаа шүү дээ. Ихтэй тэгж байгаа шүү дээ. Тэнгуул тэр хүн яах вэ? Италийн тэр үед яаж би өөрийгөө өмгөөж илтгэл тавих болох уу? Тэгээд илтгэл дээр бүх юм тэр хэлдэг. За тэгээд яах вэ? За илтгэлийг чинь сонсчлоо. Маргааш уулзсан 2-3 өдрийн дараа уулзъя гэдэг чинь бодох хугацаа байгаа. Дахиж хурал хийнэ гэдээ хойшлуулдаг шүү дээ. Тэр чинь бодох хугацаа байгаа. Делиберац. Ийм сайхан ойлголтыг нодлон сум Америкийн тэр фишкин гэж хүн ирээд манай нөхдүүдэд делиберацо гэдэг делиберашны тухай одоо хэдэн хоног энэ нөхдүүдтэй хурал хийсэн байл шүү дээ. Тэгээд тэр дотор ерөөсөө манай нөхдүүд юу гэж ойлгоогүй. Зүрхэлцэн юу очсон гэдэг юм байна шүү дээ. Сайн юм байна. Тэгээд фишкинг ойлгоогүй явуулсан. Өдөрт 7-оос 10,000 долларын цалин өгөөд авчирч байгаа шүү дээ. Өдөрт. Тэгээд эндээс 7 хоноод явахдаа 100,000 доллартай хугацаа авчих. Яа намайг дуудаад итгэл өгч болдгоо. Манай хүн дээр. Яг заавал Америкийн тэр далайн чандах бидний тухай ямар ч ойлголтгүй бидний хизээч танихгүй одоо марччихсан явж байгаа шүү дээ. Бидний одоо тэгэхээр бид нар бол ийм л одоо сонин ийм тийм сонин арт. За делиберацо монголчуудын одоо бодолцож хийх гэдэг рүү би оръё. За социализмын үед бол ерөнхийдөө ардын их хурл бол делиберашн байсан. Ярилцаж бодолцож. Хэдэн хоногор гэжээш улс орны төлөвлөгөө эдийн засаг хаана юу барих сургууль соёл эмнэлэг одоо юу байдгийг тэр бүх юм яасан ярилцаж бодолцож жоод шийддэг гэсэн. Гүүр барих одоо юу байдгийг. Тэрээс одоо гүүр барих ч юм уу зүгээр нэг тийм үү нэг нөхөр өрчөө танаа аймаг наваар сонгоч юм уу тэр гүүрч юм бариад өгч шүү гэдэг биш. За хороод үргүүдийн санал авах. Энэ бол делиберашн. Шийдэлтэй төр ямар нэг шийдэл гаргахын өмнө хороод өргүүдээс санал авах. Делиберашн. Иргэдийн санал авах. Делиберашн. За өнөөдөр капитализм хэмдэ бид ч одоо юу гэдэг капитализм ч капитализм ч юм уу. Ямар ч байсан манай намууд бол иргэдэггүй намууд. Тэгэхээр делиберашн ямар ч боломжгүй. Намч тэр ардын намч тэр тийм делиберашн ямар ч боломжгүй яг л иргэдэггүй намууд учраас. Зөвхөн намын гишүүдтэй үйлчлдэг. Тэдний хоолунд албан тушаал гэр орны амьдралыг яадаг вэ? Баталгаажуулж хангаж өгдөг. Тэгээд юунд нь намаа дагаад намдаа үнэж явж байхад Сингапурт ч юм уу, Англид ч юм уу хаан ч гэрүүлээрээ нэг жилээр ч юм уу, хоёр жилээр ч юм уу элчинд нэг ажилладаг ч юм уу. Хүүхдийн сургуулийн мөнгө чинь намаас төлнө шүү. Тэрнээсөө тэмэг хийдэг хүмүүс иргэдээсээ тасарцсан байгууллагууд байгаа. Тэгээ манай делиберашн ямар ч боломжгүй. Фишк бол энийг хэлэх хэрэгтэй байсан. Гэтэ хэлэхгүй л дээ. Элчүүдээ мөнгө авчдаг шүү дээ. Юу 100,000 доллар. За манайд бол ерөнхийдөө таамаг гэж байгаа. Юу иргэдийн санд ав, хороод өргүүдийн сандгаас гадна. Ерөнхийдөө гараад уцаар мессеж явуулчих шүү дээ. Тийм. Тэгэж байна, ингэж байна. За гэвэл нэг дээр дараараа, өгөр бол 0 дээр дараараа л гэсэн юм ирж байгаа гаргацсан тийм. Тэгээд одоо миний энэ чинь нөгөө хуруугаараа ингээд ингэж даардаг юм чинь. Би ингэж яагаад бодлаад нэгэн дээр дарчхан тэгээ яваад гэж байгаа юм. Тэгэл болоо. Тэгээд миний саналыг авчиж байгаа гинэ. Гаргацсан. Инээд их таагаад. Зөвхөн заа өгөө гэсэн асуулт ирж байгаа шүү дээ. Бодох хугацаа би л дутуу нөгөө тэр байхгүй шүү. Одоо 800 замын хөдөлгөөний дөрөнд шинжилт оруулах та. Бодох хугацаа өгөхгүй байх шүү дээ. Шууд маргаашнаас дороод галчих шүү дээ. Тэгэл төр өстө нэрэ хэдхэн хоногийн дотор байлцсан шүү дээ. Тийм. Бүрөөсөө жоох ингээд нойрмог замаар гарч чадах болсон байсан шүү хүмүүс. Тийм. Чи зөв машин зорж явахдаа ингээд жоох цагтаад ингээд шалгуулж явахдаа нэг жоох өргөчих бол тэгээд дуусаа. Тийм.
Бүгд тэгж бид нар шиг бүр туушиг зааш штэ. Тийм. За ийм одоо юу учраас бид нар бол энэ бодлоцож хийх процедур байхгүй. За коммуникативын онд гэдэг энэ хэний Хабермасын одоо ном бол Theory of Communicative Action гэж байгаа. Ерөнхийдөө нэгэн тийм айхтар ном. Яг гоо боломж аваад унших гэдэг. Мянган. Тэрүүсээ ном бичнэ гэдэг чинь биднээс хол бид чинь бичих гэсгүй цагаан толгоноос цаашгүй. Мянган уцтай ном унших гэдэг чинь маш хатууж дэвжээр хэрэгтэй. Ээж аваасаа хол байх хэрэгтэй. Гаваа хөлтөөсөө хол байх хэрэгтэй. Тэгжээж унших. 7 хоног ч юм уу 10 хоног ч юм уу байшин өслөөд эсвэл буудлын өрөө өслөөд тэгээд тийм 10 хоног. За тэгвэл энэ ном уншиж байгаа. За би нэг буудлын өрөө өслөөд 10 хоног ном уншигээд одоо гэрийнхэнтэй хэлээд үсттэй. Гэмаач тэгдэг байхгүй. Ном бичих болохоор хүмүүс ингэдэ ихэнхдээ зочдод өрөө үзлээ авчдаг. Тэгээд тэр дотор ороод ном бичдэг. Том одоо романууд бичсэн хүмүүс ч гэсэн дандаа энэ тэгдэг зочдод бичдэг шүү дээ. Бүгдээс хол. Бүх юм онтраагаа. Тэгээд тэр нэг. Гэрийнхэнтэй мэдээ хэлээд үзье. Тэгээ одоо молорын гадны 4-5 номыг уншмаар байна. Тэгээ буудалд 7 хоног заа юу гэж хэлдэг. Юу гэх юм хариулах юм. За коммуникатив буюу ухаантай үр дүнтэй бүтээлч харилцаа гэсэн юм байна. Тэр теори Хабермасын коммуникатив теори бол ухаантай үр дүнтэй бүтээлчээр харьцсан. Бидний харьцаанаас тийм үү? Харьцааны зорилго харьцаж байгаагийн зорилго ухаантай үр дүнтэй бүтээлч байя. Түр ба эргэн хоёрын хоорондын харьцаа үр дүнтэй бүтээлч байна. Иргэд хоорондоо бас бүтээлч ухаантай үр дүнтэй харьцаа. Бидний харьцаа. Бас үр дүнтэй бүтээлч биш шүү дээ. Хүмүүс болж байна, ярилцж байна. Тийм үү, бодлоцож байна, ухаанаа ажиллуулж байна. За огт танихгүй ялгаатай хүмүүсийн хооронд бас харьцаа үүсэ. Танд дотор заавал намайг таньдаг хүн байна. Танихгүй хүмүүс юу гэж болно? Таньдгууд нь одоо арай жоох өөр харьцаатай. Тэр нөгөө би нэг жоох ингэ инээчдэг. Танихгүй хүмүүс ингээд жоох бачаа харчдаг. Тийм. Одоо юу ирсэн бол гэдэг. Тахаа шинэ хүн бай тээ. Мод ирж байгаа үү тээ. За тэгвэл одоо нөгөө ухаантай бүтээлч харьцаач өсөхгүй шүү дээ. Тийм. Ялгарлаад тавьж шүү дээ. Тийм. Энэ нөгөө түрүү жил явж байсан. Энэ жил явж байгаа ч. Ээж аавуудын хооронд ямар харьцаа? Бүтээлч ухаантай харьцаа үүсгэн. Ээж аав хоёр хоорондоо. Тэс одоо хоёулаа уурлаа суучихсан. Тэгжэртээ суучих зургтай суучих. Тийм. Харьцаа үүсгэж зургтаа унтраагаад өөрийн жоо юм яригдэх байлаа. Жишээ нь өнөөдөр юу болчих вэ? Энэ нэг оройн жоо зургт үзэлтэй. Тэгээд эхлэх биш. Тэгээд ярилцээ. За ээж аав үр хүүхдийн хооронд бас ухаантай үр дүнтэй бүтээлч харьцаа үүсгэх. Тэгэхээр одоо ээж аавны гэх мундаг бүх юмыг мэддэг шийддэг хүмүүс ш. Хүүхдүүдээс ямар ч толгой тархинд ажилдгүй. Тэр одоо юу юм нэгээрээ дандаа буруудж идэг алдж идэг чинь маш их алдах хэрэгтэй бодох хэрэгтэй байхгүй. Тэгж туршсан шүү дээ. Тэгээд хөрхий чи одоо үгэнд орохоо болж яаж гэдэг юм уу юу гэдгийг аргагүй чи одоо ингэ том болсон. Тийм аргагүй л дээ. Миний хэрэг байхгүй болсон л доо ч гэдэг юм. Тийм. Эсвэл нөгөө ээж нар нэг сайхан хөл хүчүүлэх охинтой боллоо ч гэдэг. Тийм ээ. Эхтэй хүмүүс болохоор тооны үнэтэй болсон ч гэдэг. Тийм. Цай чанаад өгчих, цай хуваагаад уужих үнэтэй боллоо ч гэдэг. Ганцаараа цай хувааж чадахгүй шүү дээ. За найзуудын хооронд бас үр бүтээлч үр дагавартай харьцаа үүсгэх. Нөгөө нэг хэлээд байгаа тийм оюутнууд би дандаа хэлж байгаа шүү дээ. Найз нар чинь цуглараад уулзсан гэвэл заавал очиж байгаарай гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхгүй чиний тухайд хадгалж яриад байгаа шүү. Чамааг л муулдаг шүү дээ. Тэгмэр чи тэгэл зүгээр болсон болоог очиод хажууд нэгээ суучихсан. За тэгээ амар чиний тухай ярихгүй. Тэгээ найзуудын хооронд босныг бүтээлч тийм одоо харьцаа үүсгэх. Нөгөө байх угаа муулаад нөгөөдийгөө бүр гацаатаар авч өгөөд эрэг үнтэй гэж байгаа. Яагаад гэвэл бол гэсэн хэлээч гэдэг. Аа тийм үү.
Яриач энэ. За ам хамт жижиг хүмүүсийн хооронд бас коммуникатив харьцаа үүсэх. Бүгдэлтэй, бүгдэнтэй. За найз нараас гадна хамт ажилладаг хүмүүс бас ажлын газрын төрсөн үеийн тэмдэглэл юм уу янз бүрийн зугаал муугаалгаар явах бас явахгүй ч гэдэггүй шүү. Заавал явах хэрэгтэй шүү. Тэр автобусын дотор хаан чамаг сууж л авах хэрэгтэй. За явахгүй тэгээд тэр автобусын дотор ерөөсөө тэр эрэг хүмүүсийн тухай яриа өрнө. Өөр юм ярих юм. Тийм. Хоош манай нөгөө хэн байхгүй байдаг гэж байгаа. Байхгүйгээ сайн мэдэж авч байгаа л бүр баталж авч байгаа. За тэгээд тэрний тухай ярьж эхэллээ. Тийм. Хамт ажилладаг хүмүүсийн хоорондын үүрэгтэй шээ. За албан тушаалтны ялгаатнуудын хооронд яаж харьцаа үүсвэ? Би босс чи босс биш. Тийм. Би мууч гсэн одоо юу гэдгийг vice president гэдэг юм. Тийм компани vice president. Тийм. Нэр ууц хүмүүс надад ингээд аяг хөвдөн шүү дээ. Дандаа дээр нь президент гэж байдаг шүү дээ. Тийм. Тийм холбооны президент. Тийм урлагийн зөвлөлийн президент. Тийм юуны эрэгтэйчүүдийн холбооны президент, эмэгтэйчүүдийн холбооны президент, дандаа президентүүд. Тэгэхээр президенттэйгээ президент биш хүн яаж харьцах? Тэр харьцаа зөв үр дүнтэй бүтээж байхгүй бол би президент чамаар сонсохгүй. Чи президент биш учраас үг хэлэх хэрэггүй. Тийм. Одоо хин гэлээ. Дараа тантай уулзъя гэдэг нэг компани нэг хүн хэлсэн байл та. Чи яхаар надтай уулздаг гэсэн ч байна. Босс нь президент нь тийм. Би чигээ чамтай уулзах юм уу гэж яах шиг тийм. Тэр чих хостой байхгүй. Тэр нэг компани босс мосууд чинь бүр том боссууд бол бүр их хостой гэж байгаа шээ. Өндөө хардагч болж байгаа шээ. Чихэн зургаа. Тийм юу гэдэг шээ тийм. Том босс уралдаанд орж ирэхтэй. Тийм ажилтныхаа дурдуур ингээд орж ирсэн гэж байгаа. Тэр чинь харваа насны алчуур ч юм уу цаас ч юм уу утсан гэж байгаа. Чигээ цаашаа алхаж сууж ирсэн нэг ажилтнаас бөөн баяр өтгий аваад тархатай нэг унагчлаа гэж өгөөд хэлсэн чинь харагчгүй өөрөө манай тэрхүү болор нэг өөрийнхөө царийг харуулчихсан надад тийм үү даргаа гэж өгөөд атсан харахгүй цааш яваад байсан тэгээд авч өгснөө ямар ч ашиг байхгүй хараагүй юм чи тийм тэр чи энэ одоо харьцаа яаж үр хөдөлж үр дүнтэй байх вэ тийм харьцаа. Одоо тэгээд тэр дараад бол нэг үнж ажиллаад байхгүй шүү дээ. Тийм. За чи тэгж яах вэ? За яах вэ? Юу дээ? Тэгээд одоо ихлийнхаа ламбгоо орхоо идэг шүтэндээ 100 гал үлдэн шүү дээ. За коммуникатив чадвар. За энэ болохоор хүмүүс коммуникатив байхын тулд хамгийн нэгдүгээр үг олонтой байх хэрэгтэй. Үгийн баялаг сайтай. Зөв үйл явдал зөв үг хэрэгтэй. Тэр маш чухал. Үгийн сонголт маш чухал. Буруу үг сонголоо тэгээд дуусаа. Буцааж авах боломжгүй шүү. Өө би үгээ буцааж авъя гэх ямар ч хэрэг боломж байхгүй. Тийм. Миний одоо хэл халтарчлаа гэдэг хүмүүсэд хэлдэг шүү дээ. Тийм. Ясан туурай битий хэл махан хэл халтардаг гэдэг шүү дээ. Тийм. Ямар ч нэмэргүй нэг халтараад хэлээ дуусаа. Тэгээд нөгөө коммуникатив нөгөө коммуникашн үүсэхгүй шүү. Тэр хэлж. За өгүүлбэрийн утга бас их чухал байх хэрэгтэй. Утгатай өгүүлбэр хэлэхгүй бол тэр өгүүлбэр хэлээд. Энэ доо коммуникатив үүсэхгүй. Ямар ч утгагүй өгүүлбэр гэдэг хүмүүс маш их хэлж шээ. Тийм байхгүй юу тэгсэн байхгүй юу гэдэг. Тэр чи ямар ч бүтээлч харьцаа нэмэр болохгүй. Тийм жоохон өөлгөнсөн, гомдолсон яринууд бол ерөөс юм. Сэтгэлийн хөдөлгөөн орчихсон. Үгийн сонголт нь дандаа сэтгэлийн хөдөлгөөн дээр тулгуурласан үгнүүд байгаа шүү дээ. Тэр ярилцсан гэсэн үг. Тэр бас матч болохгүй. За тэр үгээ хэлэх чадвар босч байгаа. Хүмүүс үг хэлдэг. Дугаас уу. Тэр бүр сүйтэй. Юу н тэр үед тэгж хэлмээр л байсан гэдэг баг. Хэлэхгүй ясаад өнгөрцөн очил яах гэдэг баг. Харин тийм ээ. Тэр хэлэх чадвар босч байгаа. Яг тэр тухайн цаг үед тухайн нөхцөл байдал үгээ хэлж чадах чадвар. Хүсдэг чаддаг гэсэн хойно маргааш нь ч юм уу нэг хэлчихсэн байхгүй. За тухайн нөхцөл сэдвээс шалтгаалan ярих чадвартай байх. Тэр нөхцөл байдал тааруулаад ярих чадвартай. Шаал нөхцөл байдлаас хол сэдвээс хол юм зарим хүмүүс яриад талдаг шүү дээ.
Чи наатайгаа болоо энэ сэдвүүгээ чи ор. Гэхдээ тийм л дээ. Тэгтээ би хэлчихлээ. Тийм биш чи энэ сэдвүүгээ орлоо. Цаар намайг одоо яах гэдэг хайцаглах гэдэг ч гэдэг. Ингээд хэлдэг шүү дээ. За мэдээж коммуникатив байхын тулд хүн ойлгохыг өөрөө хуваасаа хичээх хэрэгтэй. Өөрөө хуваасаа хичээхгүй ойлгож байгаа. За ярианд тэгш хэрэгтэй болцсон. Энэ маш чухал. Нөгөө би босс, би энэ дудаан байсан, би чамаас төрүүлж ирсэн юу гэдэг юм. Тийм болоод ерөөс хийчих үзсэн. За одоо яг нутгийн миш гэдэг юм уу, манай нутгийн миш гэдэг юм уу. Тэгээд тэр бүр хэцүү. Маш хэцүү. За ярилцах болон ойлголцох ижил хэмжээнд л явагдах хэрэгтэй. Миний нөгөө хэлээд байгаа тийм шүү. Ярилцлага дундаас бид нар юунд хүрэх ёстой вэ? Нэгэн үнэнд хүрэх ёстой. Бид нар ярилцсаар байгаа нэг л үнэнд хүрэх ёстой. За нэг л үнэнд хүрсэн бол одоо бид нар яасан? Ойлголцсон. Нэг үнэнд хүрч чадахгүй ойлголцоо. Бүх асуулт хариулт ярилцлагын зорилго бол нэгэн үнэнд бүгдээрээ хүрэх. Тэгэл болоо. Бүгдээрээ адилхан нэг үнэтэй болчих болно шүү. За тэр тийм амар биш. Тэрийг бас бодож хэрэгтэй. За мэрэгчлийн биш. Бүрэн мэдэхгүй сэдвээр ярихаас ерөнхийдөө татгалцах хэрэгтэй. Түүнээс яриаг зогсоох чадвартай байх хэрэгтэй. Өөрөө зогсоодог байх хэрэгтэй. Тэгвэл нөгөө хүн зогсоохоос өөр. Та нар мэдж байгаа өнгөрсөн оны 5 сард бид философийн хурал хийсэн шүү дээ. Германы профессор тэр ирээд тэгээ та нарт зарим тэр хурал дээр баяжлуулсан байна. Тэгтэл одоо философийн мэрэгжлийн хүн тийм ярилцлаганд ороод асуулт тавиад байгаа. Үгүй чи хэрэггүй гэж чинь юм асуугаад байгаа. Чи энэ л Германд байдаг нэг үгтэй байсан. Юм билээ. Тэр тэгж байгаа. Яриулчлаа наад хүнэ гэдэг. Ярилцаач та гэдэг. Чи мэрэгчлэн биш хүн хачин яриад шүү дээ. Бүх тэр мэрэгчлэн биш хүн ярианд орцох ямар хэрэгтэй дугаал сан сосоо сууж байгаа хэрэгтэй шүү дээ. Сан кайф аваад чи ямар гоё юм ярьж байна гэл. Яхуу сонь сэдвүүд рүү орж ирээ. Философийн сэдвүүд рүү орж ирээ. Ярилцгаад энэ талаас нь болохоор чи одоо болгоод би хэлсэн байхгүй юу? Тэгсэн чи хэлсэн. Яриулчтай гэдэг байна. Тэгээ яах гэж байгаа яриулаад одоо тийм яах шиг хэрүүл үсэх юм. Тийм. Тэгээ сүүлдүг аяга тэр хурал шуудах юм биш. Тэгэхээр дор нь сэдвээ хязгаарлаж, хайрцагж хүмүүсийг мэрэгжлийн төвшин бичээр ингэж явж явах бол замраагүй юм болох. Хон маш их юм бол бүгдээрээ майлж шүү дээ. Тэг. За иймэрхүү одоо нэг татгалзах хэрэгтэй шүү. Бүрэн мэдэхгүй бол сэдвээсээ ярихасаа татгалзах. За коммуникативын зорилго бол өөрийгөө ойлгуулах гэж хийж буй тул дуртай ярилцах, нөгөө хүн ойлгох ёстой тул ойлгохоор хэлэх ярилцах маш чухал. Ярианд юу дуртай оролцох хэрэгтэй. Яг тухайн сэдвийг ярьж хахад коммуникатив байхын тулд за ярилцлага хийснээр шинэ мэдлэг, шинэ төвшөнд л очих хэрэгтэй шүү. Яах гэж бид нар ярилцаад байгаа. Одоогийнхоо төвшнөөс дараагийн дээд төвшөнд л очих гэж бид нар ярилцаж байгаа шүү. Тэгээ эндээс бүгдээрээ гараа явлаа. Яасан? Өөр төвшөнд очихсан. Хуучнараа биш. Бид нар цаг 30 минут 2 цаг энд лекц уншлаа, ярилцлаа, асуултууд тавилаа. Энийний дараа ийшээгээ гараа явлаа. Яах вэ бид нар? Өөрсдөө очихсан. Өөр төвшөнд очихсан. Тэгэлж. Ихгүй бол яах юм гэж. Өөр төвшөнд л очих хэрэгтэй шүү. Төрөвчийнхаа төвшөөс ахих хэрэгтэй шүү. Хүний амьдрал яах вэ? Дандаа ахиж хөгжил явуулчих хэрэгтэй. Тэгвэл бид нар намтартай болно. Тухайн хүний ажил амьдралд нь өөрчлөлт, шинжилэлт, хөгжил явагдаагүй бол тэр хүн ямар ч намтар байхгүй. Тэд он төрсөн, тэнд ажилласан, тэгээ одоо яадаг, тэтгэвтэй гарсан ч гэдэг юм. Тэгээ болоо. Улс орн бас хөгжлийн амжилтуудтай байж ш тэрийг дистарал болон бичиж ш тэр арт түмэн тэр улс ороо яах вэ? Түүхтэй бол. Тэр оронд хөгжил явагдаагүй, дэвшил явагдаагүй бол ямар түүх ярих юм? Тийм. Алсан, байлдсан, довтлсон, дайрсан, уцаа зүхтаасан. Тийм юм яриа ш. Тэр чинь түүх ш. Үйл явдлуудын одоо юу юм? Тэмдэглэгээ гэх юм уу? Юусаас коммуникативын бид нар шинэ төвшөнд очно гэдэг чи юу? Амжилт нь л баг. Аливаа ажил үйл амжилттай л баг. Амжилт болохгүй бол яах вэ?
амжилтыг хүсэхгүй бол яах юм? Амжилтанд зорихгүй бол яах юм? Тэгвэл коммуникатив явагдах. За энийг одоо Хабермас маш их одоо юм дээр бичсэн байна. За би яг лекц ингээд явж байгаа нэг жоохон монгол сэдв рүү ордогч байгаа. Одоо бидний өөрснөө одоо ямар. За дэлхийн тим байдаг юм тийм. Пост модерн тим байдаг юм байна. Энэ гурван удаа байж шүү дээ. Ярилцлага, ойлголцох, тэгээд хамтрах. Энэ л яваад байгаа шүү дээ. Ойлгоцчихж бид нар хамтрах шүү дээ. Бид ойлгоцох бол хамтрахч тал талын шиг тураал бичиг. Тэгээд нутгийн зөвлөлөө байгуулад явчих. Тэгээд овг болоод явчих. Тийм Монголд овг, Монголд овг. Тийм овг моо энэ нутгийн зөвлөлийн чинь дандаа ойлголцохгүй, ярилцахгүй баяртай. Та нар тамаагүй. Та нар юу юм гэсэн үг шүү дээ. Нутгийн зөвлөлч гэдэг шүү дээ. Манай нутгийн л гэж байгаа шүү дээ. Тэгээд энэ бүхэн өргөө зөвхөн манай нутгийн хурдаа юм шүү. Тэгээд өсөд нутгийн гэдэг тамаагүй. За овг гэдэг чинь манай овг, манайхан. Нөгөө тал нь хэм байх вэ? Танайхан. Танайхан юу нь яадаг юм? Танайхан юу нэг ийм л байсан шүү дээ. Танайхан. Юу танайхан угасаад өөдөг ч гэдэг юм. Юу танайх их мос натай л да. За эндээс бид яг би өөрийнхөө эзэн мөн үү гэдэг нь Монгол хүнээс асуулт гаргаж ирж байгаа. Өөрөөр Монгол хүний их эрхчлөөгүй хүн гэж хэлээд байгаа шүү дээ. Яг уурлаад морьтой тавих ч юм уу машинтай тавихыг бид эрхчлөө гэж хэлж байгаа шүү дээ. Улаанбаатараас цутагаал гарч байгаа шүү дээ. Тэрийг одоо эрхчлөө гэж хэлж болохгүй шүү дээ. Тэр бол хөдөлгөөний эрхчлөө. Би чинь нэг оюуны эрхчлөө гэдэг байгаа шүү. Тэр маш. Тэгээ монголчууд бид нар яг би өөрийнхөө эзэн мөн үү гэдгийг л их сайн ярих хэрэгтэй. Яаж өөрийнхөө эзэн бэ? Яаж ээжтэй загнуулаад тийм үү андаа орох. Авда загнуулаад цагаан сараар очмооргүй айлдаа очих. Хүмүүсүүд мөрөг хүнтэй хүмүүсүүлэх. Золгомоор хөдөө залгах. Тийм. Тэрнээс татгалзах хэрэгчлээ. Тийм. Өөр барьж гэдэг юм. Идэл үсэхгүй ч гэдэг юм. Тийм. Тэр хэрэгчлээ. Яс одоо бид нар нөгөө миний хэлээд байгаа шүү дээ. Уламжлал зам заншилж өгөхдөө биднийг л хорж барих гэсэн хэрэгчлөөг л барьсан л аргууд юм байлээ шүү дээ. Бид нар эрхчлөөтэй байхаар дургуцаад зан заншил яриад гэх юм биш үү? Тэгээд бид нар чигээр хомигдох хэрэгтэй байлээ шүү дээ. Зан заншил уламжлалт настай барьдаад эрхчлөөг. За хэн надад хамгийн их нөлөөлдгийг монголчууд асуух хэрэгтэй. Би эрхчлөөтэй байх гэх хэн надад хамгийн их нөлөөлөд миний эрхчлөөг байх болгочдөг лээ. Ээж юу аав уу, найз уу, матангийн их ч юу юу тэр нөгөө хин ах уу. Энэ хүмүүс. Тэгэхээр манай одоо юу гэдэг тэрийг маш их сайн асуух. Эсвэл одоо интернет үү, фейсбુક үү, твиттер үү. Энэ одоо улс төрчгээд байгаа юунууд уу? Амжуулсан байгаанууд уу? За тэрийг та надад дандаа асууж байгаа шүү дээ. Монголчууд энэ надад юу хэн нөлөөлдөг вэ? За би хэнд их нөлөөлүүлдэг вүлээ? Өөрөө бас нөлөөлөх дуртай байна шүү дээ. Өөрийн шийдчихээрээ алдчих юм бол хайрд шүү дээ. Бусад түлээ шийдвэрээд нөлөөлөлөд хийчих юм бол алдсныхаа дараа тэр хүн боолтой гэж би боолоо. За би өөртөө нэг болж чадсан уу гэдэг чинь маш их чухал юм байна. Би өөртөө нэг бол. Зарим үе чинь өөрөөхөө олон асуудал олон зөрчлүүдээс татгалзаж байгаа шүү дээ. Нэг талын би чинь хийх гээд байдаг. Нөгөө талын би чинь болио гээд байдаг. Энэ хоёр яаж нэг болох вэ? Тэр их одоо том асуудал энийг бас тэгээ манад нэг их ярьдаг зүйл болохгүй шүү дээ. Нэг юм хийлээ, нэг юм ярьлаа болохгүй шүү дээ. Хэн болохгүй гэсэн мэд. Тэгж болохгүй шүү дээ. Ээж аав одоо юу гэдэг зөрчилт нь би одоо юу зам заншил боломжтой бас тэрийг одоо дагахгүй болохгүй шүү дээ. Яагаад хизээ болохгүй ч гэсэн, хаан болохгүй ч гэсэн, хэн болохгүй ч гэсэн бүм хаад болохгүй шүү дээ. За энэ бидний эрхчлөө гэх юм одоо. За коммуникатив биш болоод. За маш олон хүн хүний үгээр гэдэг. Юу Монгол
айгүй хүний үг. Тэр чинь нэг бичгийн хэл рүүгээ орж чадаагүй яриа хэлэн дээр яваад байгаа. Хүний хэлсэн үг айгүй их нөлөөтэй байна. Уул нь уншсан үг нөлөөлөх хэрэгтэй байна. Уншвал тийм чинь маш их суралцах зүйл байдаг. Зөвхөн яриад юу ч суралцахгүй. Яриа айгүй утгагүй шүү дээ. Тэгэхэд уншсан дээр уншууд гэж боддог байна. Ярихад нэг бодоод авах шүү дээ. Бага цээжилсэн. Амны уншдаг болсон хэдэн өгнүүдэл яаж байгаа вэ? Амнаасаа гаргаад агаарт цацж байгаа шүү дээ. Тэр нь энд агаараар явж байгаа ижих рүү орж ирнэ. Тэгэл болоо. Тэгвэл ярьцлагууд их тийм чалчаа явчих гээд байна. Унших бол аюул хэцүү. Тэг хүний үгээр хүмүүс ерөөдөө хэн болгомоор байна тэр чинь би болох гэдэг байгаа шүү дээ. Чи намайг хэн болгомоор тэр чинь би болчих. Чи юу миний амнаас юу сонсомоор байна тэр чинь би хэлчих гэдэг шүү. Тэрс маш их нөгөө болохгүй штэ гэдэг чи юу? Нөгөө таалагдах үгийг л хэлэх гээд шүү дээ. Одоо зургтын тэр ярьцлагад орж ороход нөгөө сонсдог өгнүүдэл надад сонсох гээд байгаа байхгүй. Гэсэн чи шал өөр хэлж байгаа юм чи. Нөгөө ч ингээл те. Тэгэл ингэ чихэн дүгнэл явчих юм чи те. Чихэн дэг зүгээ орцсон юм шиг болж байгаа юм чи те. Тэгсгэл. Шал өөр хэлж байгаа юм чи. Хүмүүс бүр гайхаа. Цочоо. Сүүлргөө нөгөө чи яасан? Надад юм асууж чадах болж байгаа. Асуул би ч хариулж чадах юм чи. Тэгээ хизээч хүлээгээгүй хариулт нь хэлж байгаа юм чи. Тэрхүүс бүр ингэсээр л харж байгаа юм чи. Тэгэхээр тэр бидний энэ хүний үгээр тэр сонсгосон юмаа сонсдог. Өөр юмыг сонсдог. Сонсгохоор чихэд арчдаг. Тэр чинь асуултаа юу гэж хэлэх юм бол хэлүүлмээр байна. Тэр хэлүүлэх гэсэн тэр юм чи бидний хэрэгчдээ автуудаа коммуникатив биш болгочтой. Ямар ч коммуникатив биш. Нэгэнд өөрийнхөө би яг бодож байгаагаа толгойдоо эргэлдэж байгаагаа хэлж чадахгүй юм чинь ямар коммуникашн үүсгэх юм. За хэн намайг залдаг билээ гэдэг дээр хүмүүс одоо сайн бодох хэрэгтэй. Тэнд би залуулдаг билээ. Тийм ээ. Олон хүмүүс дандаа хүнээр залуулдаг. Өөрөөрөө байж чаддаг. Илчилдээл гэдэг. Би одоо яах вэ гэж илчилдээл гэдэг. Оюутнууд бас маш их мэрэгчлээ сонгохдох асуудал. Би ямар мэрэгчл сурах вэ? Маш асуудал шүү дээ. Би одоо нөгөө тийм тэр мэрэгчл сонгох юм яах юм. Мянган мэрэгчл биш. Маш хэцүү. За тэгээд энэ залах гэдэг чинь их сонио үг юм билээ. Хаал болох хэлэх юм биш. Энэ их залдаг нөхөр байгаа гэвэл энэ залах гэдэг хэлбэр шүү дээ. Лам залах уу гэдэг чинь залуулах гэсэн үг юм шүү дээ. Аа? Тийм намайг зүгээр залаадаг гэж байгаа юм шүү дээ. Аа? Тийм. Сайн залах гэж байгаа юм шүү дээ. Залдаг нөхдөө чинь залдаг юм биш шүү дээ. За миний эндээс хэлэх гээд байгаа гол нь сүүлрүүгээ next нэг жоохон юу чанартай болж ирэх хэвээр. Ер нь ураа та нарт тусах хэвээр, амжилттай байх хэвээр, дараагийн төвшөнд аваачих хэвээр та нарыг. Гол нь knowledge is power гэдэг байна. Эндээс occupy your mind гэдэг байна. Энэ mind-аа та нар тэрнийхээ л эзэн байна. Энийг л эзэн байна. Mind-аа. Хүн юу гэж хамаагүй. Итгэл баг. Заавал тэр юунд нэг оролцох хэрэггүй. Мэдж байгаа. Тэгэхээр болоо. Сүнс байхгүй гэдэг мэдж байгаа. Гэтэ яг сүнсэд гоё яг сонирхолтой ярьчлаа. Тэр өөрийнхөө майндыг бариад очиход аймаг хэрэгтэй. Гэхдээ knowledge л байж байгаа. Knowledgeтэй мэдлэгтэй бол ихэ ном уншихаас өөр арга. Тэр майндаа барьж чадахгүй байна гэдэг чинь үгтэй ойлгомжтой. Хүний үгээр яваад лам залаад байдаг чинь ойлгомжтой. За тэгээд майндаа барьснараа яах вэ? Өөрийнхөө амьдралыг барьж авч байгаа. Occupy your mind, occupy your life гэж байна. Заавал хүнтэй амьдрах амьдрал биш шүү. Өөрийнхөө амьдрал. Би миний амьдрал. Яг хүнтэй суугаад яг амьдралаа хуваалцаж байгаа шүү дээ. Хоёр дахин их амьдралтай болно шүү дээ. Ганцаараа бол нэг хүний л амьдралаар амьдарч байгаа. Хүүхдтэй болно 3 амьдрал гэх юм. Тэгээд 4 амьдрал гэх шүү. Бүгдээр холбогдож байгаа. Occupy your life гэдэг бол гоё юм. За тэгээд гол нь to be free is to have achieved your life гэдэг. Ямар хүн хэрэгчлөөтэй бол өөрийнхөө амьдралыг авч явж байгаа, өөрийнхөө амьдралын хэрэгчлөөтэй байж байгаа хүмүүс хэрэгчлээ үүсгэж байгаа юм. Би эндээ суух, яаж амьдрах, хоолтойгоо хоолгүй, тийм үү? Өрөөгөө зассан байх, одоо яад үнэтэй тавилга тавьсан байх, үнгүй тавилга тавьсан байх. Тэр бол өрөөнд амьдрал. Та нар мэдчихс
заавал ингээд ээж аваад өнтер мэдэн шин нэг сайхан юмс мэстэй байх гэдэг шүү дээ. Тийм. Өвний амьдрал руу орж ирээд ойлгож талиг болоо энэ маш сайн болж байна. Тийм. Тэгээд олцохоор юм авч өгөхгүй. Тийм. Хүн орж ирэхдээ баян харагдуулах гай. Яг даруухан яг ингээд цомхон байхтай айгуу дуртай. Заавал нэг ийм хээ уулцтай шкаав хатар авч өгөхгүй. Тийм. Зарим айлын одоо ороход буудан өстэй амар байдаг шүү тийм. Ингэж маш болцсон. Ингэж дахиад хэд ингэж биш. Амар байдаг шүү дээ. Тийм бүр зарим нүдэр ичдэг шүү дээ. Зарим буудануудыг харахад. Бас тийм буудан зохион бүтээл гэж бас шатав шүү. Тийм. Чогт юм харж байна. Би одоо ингэ ийм л буудан торгоод орж ирж байгаа шүү. Тэр хүмүүсийг яа уцтай. Буудан бод. За тэгээд хэмс мөс ихээр тэгээд үсэн. Яагаад тийм асмар нацалтсан гэдэг шиг тийм. За ингээд бидний гол нь би мухар сүсгүй шалтгааныг би жоо хайлаа л да. Тийм одоо мухар сүсгийг одоо загнаад юу хүү, шоолоод юу хүү, тийм ээ. Тийм одоо тэр шиг орлоод юу хүү, тийм ойн шив шиг тийм. За гол нь ярийн хэл давмгаалаад байгаа бичгийн хэл усцаад байгаа юм. Мухар сүсгтэй маш холбоотой юм. Юу үгээр ингээд харьцдаг. Юм шүү. Тэгээд боддоггүй. Бодох ч аймагч байна. Декарт дээр гэдэг үзсэн шүү. Хамгийн лекц нэг дээр бодсноор чи байна гэдэг байгаа шүү. Чи бодохгүй чамд байна гэдэг хэцүү. Яг чи оюутнууд хэлж байгаа шүү. Чи бодохгүй бол чи оюутан биш шүү гэж би хэлж байгаа шүү. Яг би чамд би чамд оюутан байна гэж хэлэхгүй шүү. Яг чи нэг оршихуул гэж хэлж байгаа шүү. Чи бодоод эхлэн одоо чамаг би байна оюутан байна гэж бичсэн. Чи бодохгүй би чамаг явах дээ. Энэ байна уу? Таблицсан байна. Тэр бичгийн хэл устна гэдэг өстой. Том аюул юм. Монгол хүн юм уншихаа болоод тэгэл дуусчих. Намайг социализм үед хөдөө өөгийн дээр томат ингээд орчих дандаа хомиртой юм жижигхэн номсонтой байдаг гэсэн. Шилтэй номын шкаф. Монгол хоо юм дээр юм. Одоо тийм шкафтай. Өмнөдөө 100 явж байхдаа дандаа. За сумын төв дандаа номын сонгоод өгдөг гэсэн. Одоо жавталтай 10 жил сууж байхад номын сонгод очиж маш их ном уншдаг. Тэгэхээр одоо тэр байхгүй болсон. Хажууд нь сүм дугуйн ирчихсэн. Бид ингээд бодхоо болж байгаа. Бодох зогсож байгаа. 90 онд монголчуудын бодох зогссон. За боловсрол тэргээр гэж усчихж байгаа. Өнөөдөр бид боловсрол ярих маш хэцүү. Яг мэргэжлийн дипломууд ярьж байна. Тийм. Яг нэг санхүүгийн мэргэжтэй юм уу? Одоо санхүү эдээс ордог. Бидний санхүүгийн мэргэжтэй болох байх. Тийм хөгжим нэг урлагийн мэргэжтэй болох байх. Гэхдээ боловсрол за сууйсыханд яг цадаг тэгээд өөрийн доочин ч юм уу тэгээд болох байх. Боловсрол. За хоёр дахь бүлгийн мухар сүсгтэй байгаа чинь биш гурав дахь нь бид нар ерөнхийдөө бурханлаг биш юм байна. Энэ морал. Нийгэм морал шүү. Бүгдээр яг адилхан бурханлаг байх шүү. Тэр нэг жоох айх гэдэг нь олон ичих бас болохгүй шүү дээ. Тийм болгоомжлог их мууснаа биш. Болохгүй гэдэг чинь моралын юм аа болохоос хүнийг дугаа олох биш аа. Ер нь энийг бол зөвшөөрн энийг зөвшөөрөхгүй. Тэр нөгөө 20 одоо боломжоор танаг явдаг ш тийм ингээд боломжоор ингээд алхаж хахад одоо яг нөгөө засмал зам дээр юугаа хийдэг бүсрээ хийдэг тийм бид их гэрдэг ш тийм яг хажуу талд нь шороо байх чинь шороо руу ч айчих واخ яг зам дээр ингээд хайчдаг тэгс нь хатэрсэн л болж байгаа юм чинь за тэр моралгүй байх бурхан л биш юм надад нэг хэм билээ нэг явуулсан байсан шүү дээ бид бүгдээ нэгдсэн бохон байхгүй байна. Тэгээд энэ мууны шашны ер нь маргаа явснаас эхлээд ер нь бидний охины тухайд их сайн ярихгүй болохоолцсон юм. За тэгээд амьдралын үнц нь байхгүй байна л да бид нар. Амьдралын үнц нь гэхээр дандаа тийм нэг хоцрогдсон юм аа. Зам заншил уламжлалт ус гэдэг чинь. Тэр чухал шүү. Ёс зүй, гоо зүй гэж хэн ч ярихгүй. Би урлагийн ойлголт гэж за багш танаас үнц чиний үнцийн үнэт зүй чи өө гэж асуухад чи гоо сайхан гэж хэлбэл багш ёстой баярлал гэдэг байхгүй. За чи тэгэхгүй бол ясаа хэцүүдэл гэдэг. За ёс зүй үнэт зүйл гэвэл ёстой баярлал. Миний үнэт зүйлийн дотор хамгийн дээр ёс зүй ёс суртахуун байдаг ёстой баярлал.
Тэгэхгүй одоо яа гэм дээл гэдэг юм өөр гэдэг юм уу? Их сайхан ангийн мууч гэдэг юм уу? Чи юу гэдэг юм? Тэгвэл одоо өстой хэцүү байна. За Монголын гэрээ гэж би нэг ном бичсэн. За энэ дээр монголчууд яаж коммуникатив болох вэ гэдэг бүр ном бичсэн. Одоо 2012 он 11 он 12 онд дахиад бичсэн. Тэгээ энэ дээр би энийг хамгийн сүүлд 3 бүлэгтэй дээ. 3 бүлгийн танаас би уншиж чад. За нэг нь бол улс төрийн эхлэл гэсэн улс төрийн тухай бичсэн байгаа. Хоёрт нь шашны ойлголтын тухай бичсэн байна. Нөгөө хоёр систем ба гэж би яриад байгаа шүү дээ. Монголыг барьсан байгаа хоёр систем. Нэг нь улс төрийн систем, улс төрийн намууд, нэг нь шашныхан сүмлэлүүд. Энэ хоёр чинь бидний барьсан байна. Тэгээ бид чинь боловсрол, эрүүл мэнд бүх системүүдээ энэ хоёрын доор авчирсан байна. Тэгээ энэ хоёр чинь ноёлоод байгаа байна. Бүгд нийгмийг. Тэгээ бид нар системийн онол ярих ямар ч боломжгүй. Бид хоёрхан системд авчирсан. Одоо Луманы Николас Луманы системийн онолыг Монгол ярих ямар ч боломжгүй. Тэр чинь бүх нийгмийн системүүдийг адил түвшинд байгаа систем онол ярьж байгаа. Боловсрол, эрүүл мэнд одоо юу гэдгийг эдийн засаг, мал аж ахуй, аж ахуй, тэгээд улс төр, тэгээд шашин бүгдээрээ адилхан нэг төвшний системүүд байвал бид нар системийн онол ярих боломжтой. Манай ч хоёрхан систем нь бусад бүх системээр ноёлчихсон. За энэ хоёр системийн тухай би бичсэн байгаа. Дараа нь гуравдах нь оршихуйн тухай бичсэн байна. Хэрхэн оршихуй Монгол хүн. Ийм одоо ном бичсэн. За номын хамгийн сүүлд Монголын гэрээ гэдэг гэрээний төсөл бичсэн байна. Ийм одоо гэрээ бүгдээрээ хийгээд ээж аав эмээ өвөө нь хоорондоо эмээ өвөө байхад ачи учтайгаа гэрээ хий. Одоо эмээ чамааг одоо мохор сөхтүүлэхгүй, эмээ хутлаа ярихгүй, залдахгүй, мэдлэхгүй ч гэдэг юм. За ээж нар охинтойгоо гэрээ хий. За ээж нь ерөнхийдөө чамаа болсон. Чам чөлөөтэй байлганаа. Дандаа дуудаад ахгүй. Тэг өдөр болго өвчи ярихгүй ч гэдэг юм. Тэгээ тийш аялах гэсэн, дагун боорох гэсэн ч гэдэг юм уу те. Тэгээд төрийн хэд арай хүрдгөө ч гэдэг юм. Хиймхийг үргэлж яриад байгаа ш. Тэгээд одоо яа гэх юм ороод авахгүй мууч гэдэг юм уу. Сайхан шүл уучаад авахгүй мууч гэдэг юм. Одоо ихтэй хүмүүс нөхрүүд болоод тэгдэж ш бид нар түрүү чинь нэг юм дээр ярьжсэн те. Ээж нь дуудаад. Тэгээд хоол ийдсэн дуудаад. Тэгээд ажлаа тараад ээжигээ бодоод хоол ийдчихсэн. Дараа нь яваад гэртээ оодсон ч аваа нь хоол хийчихсэн. Тэгэхээр хоол идэхгүй гэж тохоо. Яагаад идэхгүй хэр ээжид хоол ийдчихсэн бүр болов. Аа тийм үү. Юм бодоолгосон шүү дээ. Аа тийм. За тэгээ боловсролын гэрээ хийх юм байна. Энэ бол боловсролын гэрээ. Мэдлэг нэг нэгэндээ худлаа ярихгүй. Мойсийн 2 дугаар агныхан философи, социолог одоо юу гэдгийг антрополог гэдэг худлаа ярихгүй. Түүх гэж худлаа ярихгүй. Бэлгэдэл гэж худлаа ярихгүй. Арга барил гэж худлаа ярихгүй. Энэ бол монгол хэлний дүрм гэж худлаа ярихгүй. Боловсролын гэрээ гэх хэвээр. Худлаа хийхгүй гэдэг гэрээ. Боловсрол. За хоёрт нь хүмүүжлийн гэрээ. Бүгдээ хүмүүжүүл. Хүмүүжлэхээс өөр авах. Өөрөөр монголын бүх хүмүүс хүмүүжлэх хүсэж байгаа. Дандаа хордог бид нар хүмүүс тэргээ бид нар хүмүүжлэх гэж ялдаг. Тэгж болохгүй. Ингэж болохгүй. Догоо. За гаргаа. Чууд ярьж ич гэдэг. Дандаа хорсон. За орой болохоор оройтлоо. Битгэнг дээрээ ч гэдэг. Шүн нь одоо яа гэх юм. Энд явж байгаа. Тэгэл тэ. За шашны гэрээ. Лам нар мөнгө авахгүй. Ийм гэрээ. Тэгээд яг төв төлнөөс бүх ном судруудаа монгол хэлэн дээр орчуулах. За ийм гэрээ. За эдийн засгийн гэрээ. Үр зээлээр хүмүүсийг гар утсаар дарамтласаар байгаад зээл авахчдаг. Өр нь олгочдаг. Тэгээд тэрүүгээрээ дамталдаг, айлгадаг, сүрдүүлдэг. Энэ одоо мухай багж эрүүгийн гэмт хэргийн шинжтэй энэ өр зээлэнд хүмүүсийг оруулдаг. Эдийн засгийн асуудлыг шийдэх. Эдийн засгийн гэрээ хэрэгтэй. За дараа нь шинжлэх ухааны гэрээ. Мэдлэгээ хүмүүст түгэх. Улс төрийн гэрээ. Хүмүүсийг хайрцагч сонгуул болохоор яадаг гэж тань хэлж байгаа. Улс төрийн худлаа ярихгүй. Хариуцлага, ажлын тайлан, эх 4 жил сонгогдоод их хурлын гишүүн эх 4 жилд юу хийх тэр ажлын төлөвлөгөө урьдчилсан тооцоо тэр хэрэгтэй. Тэгээд дараа нь тэрийг яах вэ? Хариуцлага тооцно. Эхний жил хийсэн үү, хийгээгүй юу? За улс төрийн гэрээ.
урлагийн гэрээ. Урлагаар хүмүүсийг гоо сайхны боловсролтой болгох, гоо сайхны мэдрэмжтэй болгох. Тэгээс одоо зүгээр ямар юундаа нөрөн тавхтаа гэдэг авах шин. Тэгээ зүгээр нэг цаг нөхцөлсөн. Тэндээс ямар ч хүмүүжил авахгүй, ямар ч гоо сайхны мэдрэмж авахгүй. Тэгэл дуулдаг дахин дуулаад байгаа. Хүний чаддгүй тийм урлагийн бүтээлүүд хийх. Одоо манай ямар ч дуу хүн гараад дуулчих шүү дээ. Тэгээ бараг караокед ороод нөгөө жигэн дуулсан хүнээс илүү дуулчих таа шүү дээ. Тэгээ чи мэрэгжлийн биш хүмүүс байгаа байхгүй бол ерөөсөө. Тэр урлагийн мэрэгжлийн төвшөнд байж байгаа. Тэр гэрээ. Соёлын гэрээ. Нөгөө нус цэр аяхгүй байх. Тийм үү? Одоо хувцас сумрын цэвэрхэн байх, өнгө үзэмжтэй байх, соёлтой байх, боловсон байх. Тэр гэрээ. Соёлын гэрээлийн гэрээ. Соёлын гэрэл гэж юу гэсэн үг? Бодлоо хэлэх хэрэгчлээ хэлийг тагшсан юм гэж байна. Хэлийг гэснийг хэлж болдог. Тэр чинь соёлын гэрэл шүү. Танин мэдхүн гэрээ. Мэдлэгтэй болох хэрэгтэй. Танин мэдхүн гэрээлээ бид нар юунаас үссэн бэлээ? Санагчангаас үссэн. Энэ танин мэдхүн. Дэлхийн хэдэд үссэн бэлээ? Юунаас үссэн бэлээ? Танин мэдхүн гэрээ. Цаг хугацааны ойлголт. Орон зайны ойлголт. Бүх биологийн мэдлэг, уран судлалын мэдлэг. Самрагч чинь цаашгаа хөөгд ахаар юунаас үссэн байдаг лээ? Хулганаас үссэн байдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр чи бид нар чи явсаар байгаад танин мэдхүүгээ ингээд судлаад байхлаар хулганаас үссэн байдаг шүү дээ. Тиймээс энэ нэг эмнэлгүүд биологийн лабораторид чинь хулган дээр туршилт хийгээд байгаа чинь тэр юм билээ шүү дээ. За хүнтэй хамгийн адилхан дээр туршилт хийж байгаа юм шүү дээ. Тийм. Тэгээд юм туршилт чинь тийм билээ шүү дээ. Надад эмхийнхээ өмнө хулганд өгөөд таарчвал энэ одоо молгот яг таарна гэж байгаа байхгүй. Яг хулгантай адилхан юм чинь. Тэр тань мэдхүн гэрээ чухал. За залуу дунд хөгшин 3 үеийнхний гэрээ. Тэр маш чухал. Хөшчүүд залуу үе яг та нар дунд үеийнхэн та нар. За та нарт ганц хоёр залуу үеийн байгаанууд байгаа бах те. Оюутан оюутан. Тэр бол залуу. За эдгээр хоорондоо гэрээ. Лайрахгүй, дарамтлахгүй, ялгаруулахгүй. Одоо юу гэдэг масан залуучууд гэхгүй. Залуучууд нэг хөгшин төгцөг гэхгүй. Тийм. Одоо юу гэдэг энэ үеийнхэн энэ өө эмээнэр л одоо хүчрэн болоод усаараа хөгжиж гэдэг юм. Одоо баабар тэгээд байгаа шин. Одоо энэ үеийнхэн л өгөхтэй. За одоо тэгээд Монгол хөгжиндөө гэдэг байгаа шин. Тэр одоо өстой харигсан шүү. Муухан шүү. Хүний хүүлжээж хөгжинэ гэж байна шин. Тийм. Гэтэл өгөх шаардлагагүй шин. Хөгшин айгүй сайн шин. Одоо та нар мэдэн шин. Байден Америкийн ерөнхий сайд Байден хэдэн настай вэ? 79. Тийш. 80 хүрч байгаа шин. Дэд ерөнхийлөгч. Америкийн дэд ерөнхийлөгч яг одоо байгаа Байден. Одоо 80 хүрч байгаа шин. Тэгэхээр Америкууд яг Байденыг өгөхөөр л хөгжинэ гэгүй шүү дээ. Тэгээ Байдены үеийнхэн л өгчих юм бол Америк орн хөгжинэ гэгүй шүү дээ. Байден хамгийн хэрэгтэй биш шүү дээ. Өөртөө өгч болохгүй шүү дээ. За Хиллари Клинтон бол бид нар мэдж байгаа шүү дээ. Юутай Монголынхоор бол чамд шүү дээ. Тэгээ насын сонсоход бол тэр үед одоо бид нар бол Хиллари Клинтонтэй цагаансаар очиж золох хэрэгтэй байхгүй юу? За таньтайр золгоо та энэ цагаансаараа хийнэ үсттэй гэж суучих хэрэгтэй байхгүй юу? Тэгээд бид нар яаж хүнийг тийм үү өгшөх замд нь үддэг. Тийм. Замын чөлөөч өгдөг. За сайхан өгшөх. Тийм. Сайхан өгшөх гэж байна. Тийм. За энэ бол маш их асуудал. Хүнийг одоо хүчиндэж өгшүүлж байна шүү дээ. За ийм гэрээнүүдийг би одоо хэлээж тэгээд одоо энэ 11 2 гэрээг бол манай нийгэмдээ ингээд монголчууд бид нар гэрээтэй болчих юм бол одоо амар. Тийм. Эмээ гэрээгээ зөвчүүл гаргаж ирээд гэрээний 3-т юу гэж хэлсэн бэлээ эмээ. Ээж гэрээгээ зөвсөн гэрээгийн 2-ын 1-д юу гэж хэлсэн бэлээ. Тэгээд байгаа шүү дээ. Тэр чинь хэрэгтэй байхгүй. Тэгээ нөгөө бурхан руу болоод ирэхээр шашинлаг болоод ирэхээр миний нөгөө хэлээд байгаа чинь нөгөө төрийн хар харьцтай болыг гэдгээрээ биш нөгөө Чингисийн эдэг гэж яриад байгаа шүү дээ. Тэр нь бол улс орн хөгжих хэрэгтэй. Яаж улс орныг энэ дэлхийн 21 дугаар зуунд авч явах юм? Хоёр том гүрний дунд. Яаж Америкийн капиталистууд юм уу, хаанхын Австрали, Канадын капиталистуудад бид нар хамаг юм алдахгүйгээр өөрөө өөрснийг авч явах юм. Тийм одоо оюу толгой яваад ирсэн хүмүүс байдаг шүү дээ. Америкийн хаанхын гэлээ гадаадын инженер хүчин сарын $30,000 цалинтай гэж шүү дээ.
Тэгээ монголчууд нь болохоор $3,000 зээлтэй маш. Тэр эх орондоо бид нар гадны хүн авчирч их мөнгө өгөөд тэгээ өөрсдөө тэрнийхээ боолнд ороод доороо суудаг. Тэгээ 100 одоо бид нар бүгдээрээ боол болно шүү дээ. Гадаад их жолооч ин хийн, хоол ин хийж өгнө. Тэг. Бүгдээрээ нэг машин суулгаад тэгэл жолчтой баазрууд авах шүү дээ. Тэг. Жолооч нь Монгол, орчуулагч нь Монгол, хоол хийж байгаа нь Монгол, цэвэрлэгч нь Монгол. Тэгсэн чинь бусад орнууд яадаг вэ? Гадаадын хүнээр тэр ажиллаа хийдэг. Тэр болох гадаад тэрнийг авчираад хам хар ажиллаж байдаг. Охтуудаа аваачиж өгнө, охтуудаараа дайлна. За энэ Монголын гэрээ бол улс төр гэдгийг одоо эхлүүлээ жинхэнэ улс төртэй болъё гэсэн юм байна. Манай одоо энэ бол улс төр биш шүү. За хоёрт нь жинхэнэ шашинтай болъё гэсэн юм байна. Энэ гандан бол шашин биш шүү. Тасчаалын шашин биш. За тэгээд оршихуун хөгжил. Бидний Монгол хүн орших. За тэгээд энэ фильмийг яриад лекцэд дуусгая. За энийг та нараа хэрхэн үтсэн баг те Orient Express гэдэг. За энэ бол яг өнөөдрийн гэдгийг ярилцах, ойлгоцох. Тэгээд хамтрах. Яг энэ сэдв кино хэмжээнд батсан. Orient Express маш гоё кино фильм шүү. Та нар үзээрэй. Тэр ярих чадвар, асуух чадвар тэрийг энэ дээрээс гайхалтай харуулдаг. Гэхдээ ер нь маш их бодох хэрэгтэй байна. Сэтгэлийн хөдөлгөөнөө их дарах хэрэгтэй байна. Юм үг хэлэх хэрэгтэй. Үг хэлвэл хүн юм болохоо байт юм. Тийм учраас маш их болгоомжтой байж ижил өгүүлбэрүүдээ сонгохгүй. Буруу үг сонгох юм бол бистэ галах юм. Энэ кино фильмээр харуулдаг байхгүй. Orient Express гэх алдартай фильм. Том Холливуудын, Английн том старууд тоглосон. Зарим старуудын там хаваад хэмжээг авах. За энэ Orient Express гэж дэлхийн 1-р дайны өмнө Константинопол нөгөө юунаас Туркийн нийслэлээс явсаар байгаад Франц ордог. Хойд замун маршрут нь явсаар байгаад Англид ордог юм галт тэрэгний юу гэдэг юм. Сүлжээ. Тэрхний одоо замын сүлжээ. Дэлхийн 1-р дайны өмнө тэгж болж ирсэн юм. Одоо харах байна. Дайны дараа устсан. Хоорондоо нэг хил байгуулад энэ улс орчин хоорондоо байлдаад нэг тэгээ дайсагнаад дэлхийн 1-2 дайнаар ч одоо энэ Европч тэр чигээр дайн боллоо шүү дээ. Тэгээ маршрут устчихсан. 1910 он 20-ад оны үед Турк, Англи хүн, Франц хүн галт тэрэгт сууж явсаар байгаа Герман, Австри, Югослав энтрээ дайсаар байгаа яаж нэг Турк оч болж ирсэн байна галт тэрэг. Олон хоног замдаа юм үзэж явдаг. Маш гоё. 1883-аас 1914 он гэсэн. Дотроо маш тансаг тэр үеийн галт тэрэг. Олон хоног явж байгаа учраас маш гоё өрөөтэй. Өрөөнүүд бүр их гоё. Би зүгээр яг цаг гэмээр хоолных нь галт тэрэгний өрөө. Тэгээ эндээсээ хоол иж явж байхдаа тэр орнуудыг хараад явж байгаа нутгийг ил даваа. Тэр 20-р зууны ихэн болвол хүн төрөлхтөө маш их гоё байсан. Социализм эдстэй гоё байсан. Тэгээд хоёр дайнаар капитализм гараад ирсэн. Германч нэг хэсэг бүр социалист болсон шүү дээ. За ийм одоо их тансаг хүмүүс галт тэргэнд орж ирсэн байдаг. 13 хүн байдаг. Нэг галт тэргэний нэг хэсэг орж ирээд 13-ийнхаа өрөөтэй. Тэгээд 13 он орж ирээд галт тэргэнд ордог. Маш их баян тансаг хүмүүс орж ирдэг. Хоолонд идэл ярэ мэрэ аюу их хэсэг тийм хүмүүс орж ирдэг. За тэгээд шүн өглөө болсон чинь нэг хүн очсон байдаг. Имч хүчрээд юугийн хүнжлийн сөхсөн чинь цээжиндээ 12 баха тулцсан. За тэгсэн чинь яг энэ үед мөрдөн байцаагч Буран гэдэг нь бугаа гэдэг тийм ээлгийн мөрдөн байцаагч явж байгаа. Энэ галт тэргийн дотор таарчдаг. Яг галт тэргийн дарах хүчрээ та мөрдөн байцаагч алдартай мөрдөн байцаагч та энэ хэргийг илрүүлж өгөөч гэдэг. За тэгээд бодож эхэлдэг. Энэ одоо 12 хүн ингээд сууж байгаа. Бүгдээрээ онцлогтой. Тэгээ нэг нэгээр нь дууж ярилдаг. Өндөлийн яах гэж энэ галт тэргэнд суусан. Яагаад энэ аяллыг хийж явж байгаа бүгдийг ярилдаг. Бүгдээрээ өөр өөрийн сонь түүхүүд ярьдаг. За тэгээд энэ янз бүрийн ингээд хардаад чи ялсан
За энэ эмэгтэй алсан байна гэх. Энэ эрэгтэйг алсан байна. Нэг ярьсан өгсний дараа л хардаад эхэллээ. Хараа биз тэр ярьж байгааг нь хараа биз. Тэр харцыг хараа биз. Тэр сууж байгааг нь хараа биз. Яа гэж энэ алсан гэх. Тэгээд бүдэг байц чи бодоол. Үдийг боддог. Энэ бүдэг байц бодоол. Хүн болгонтой яриад асуугаал. Нөгөө дуул нь яриад. За нэг алчуур олонго. Тэндээс нэг алчуур олдог. За алчуур. За энэ хиний алчуур. Тэгээд эндээс нэг довч олдог. Энэ юуны цонцны довч. Явсаар байгаа. Ер нь энэ талтарны үйлчлэгч алчаад явчихсан байна. Тэгэхээр тэнд нэг довч олдно. Тэр талтарны үйлчлэгч өөр газар хуцаа ноцсон байна. Тэгэхээр за талтарны үйлчлэгч. Асаа мэжтэй гэдэг юм дээр яриа зогсчихсон. За өдөн байцаагч бол цааш нь асуугаал, ярилцаал. За тэгсэн чи явсаар байгаад яаж хөөд вөхөр энэ дуудлан сууж байгаа энэ эмэгтэйгийн дүү охины нэг баян айл учраас дүү охины хулгаалаад тэгээд тэр охин юусэн олдог. Тэгээд тэр хулгайлж баригдсан нөхөр энэ галт хэрхэн дотор явж байна. Тэрийг алуулсан гэж таардаг. Энэ хажуу талд нь ээж сууж байгаа. Ээж охин хоёр дүү охиныхоо өшиг авч байгаа. За тэгсэн чинь яагаад 10 хэд одоо эд гэсэн бэ гэсэн чинь энэ галт хэрэг явж байгаа юм цастай болоод цасан зоогдоо зогсчихтэй. Тэгэхээр нөгөө бүдэн байцаагч амар тайван бүгдийг асуудаг байхгүй. Тэрвээ тэгв бодоход бүгд богоо болчихсон байна. Тэгээд бүдэн байцаагч асуусаар байгаад бүгдийг нэг жавсан чи яасан гэсэн энэ хүмүүс бүгдээрээ нэг утгасан байдаг байхгүй. Ороо авсан байдаг байхгүй. Яасан гэхээр тэр баян айлын тэр охиныг хүмүүжүүлжсэн хүмүүжүүлэгч эмэгтэй ажилгүй болсон. Тэдний машиныг барьдаг байсан жолооч ажилгүй болсон. Тэдний өмгөөлөгч ажилгүй болсон. Энэ ээж охин хоёр юунаасаа болоод яасан. Скотч нь яаж салж байгаа юм. Ажилгүй болсон. Тойроод бүх хүмүүс баларсан байдаг. Тэр охиноос болоод бас орсноос болоод. Тэгээд тэр бүгдээрээ тохиролцоод энэ галт хэргэнд сууж явж байхдаа шүн бүгдээрээ алах шүү. Нэг ингээс та хотоо гарчихсан гэж хэлсэн. Ингээл нэгсэн чи цаанаас нэг нөхөр ингэж даруулаад тэгэл бас ингэж дараад хүчин нөхөө байхгүй. Мач. Бүгдээрээ хараад тэгэл гараа явчихдаг байхгүй. Тэгээд өглөө болоход бүгдээр юу ч болоогүй юм шиг нэг таньдаг юм шиг сууж байгаа. Жинхэнэ одоо коммуникатив байгаа юм. Хамтдаа бүтээж байгаа юм. Тэг коммуникатив акшн гэдэг чинь мөн бидтэй. Тэг. Их хөгжөлтэй. Та нараа үзээр тэр бүгдээрээ тэгээд хамгийн сүүл яасан. Энэ баатлаг галт хэргийн үүсгэж хүртэл тэр юм. Тэгээд хамгийн сүүлд мөрдөн байцаагч юу энэ Югославийн нутаг дээр болсон үйл явдал учраас Югославийн цагдаа ирж хэлүүлэх ёстой. Би ямар ч хамаагүй. Би зүгээр л ингэж нэг төсөөллөө. Ийм юм болов уу гэж гисэн чинь нөгөөд болно. Ингээд байгаа байхгүй тий. Тэгснэ бүгдээрээ бас чирмуудаа нэг нэгнтэйгээ янаа толгодог байхгүй. Ажлаа амжуулчлаа. Мөрдөн байцаагч ямар ч хамаагүй юм чинь. Тэг би зүгээр энэ дотор явсан. Тэгээ мөрдөн байцааг боцсоор гол болчихж байгаа байхгүй. Өгтүүд бол харин тийм ээ. Ямаагаа тэмдэглээд ажил амжсан уу? Амжуулсан уу? Амжуулсан. Амжилттай юу? Амжилттай. Өрөвдөлтэй юу? Өрөвдөлтэй. Тий. Тэгээд кино фильм дуустдаг. Тэгээд Югославийн цагдаа өрөөд ирэхээр нөгөө юу харуулаад тэр нэг товчийг харуулаад галт хэргийн үүсгэгчийн хувцсыг харуулаад энэ нөхөр алчаад буугаар болсон байна. Югославийн цагдаа нөгөө тийм байна. За багтаа бүгд бичгээ бүтлээ болчих. Юу бодож байгаа юм. За надад юу гин надад юу баг зөв гэл. Тэгээд энэ нөхдөд чинь ажил нь бүтээд цаашгаа бодож байгаа юм. Хөгжтэй. Энэ хүчтэй асуусаар байгаа ярьсаар байгаа юм гэж боддог байхгүй. Тэр нөгөө ярьсан чинь үгэх зүг байх хэрэгтэй.